Оройн төргөрх үзэгчтэй шонхор сууг телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн Нямдаж оролцож байна. Танд оройн төргий. За баярлалаа. Тэгэхээр та бидний ярилцлага бас сүүлийн өдрүүдэд нэлээд шуугин дагуулсан гэж хэлж болох энэ сарын 7-ны өдөр Монгол улсын аварга Сумья Узар аваргын манай телевизэд өгсөн ярилцлагатай холбоотойгоор эхэлж байна л да. Тэгэхээр Сумья Узар аваргын хувьд бол одоо бас бүхий холбооны нэлээд шүүмжилттэй талаас нь ярьсан. Тэгээд тэр цэцмээ одоо бас Мөнхбаатар Арсланг одоо тэгж доромжилсан талаар сүүлийн үед бас хүмүүс нэлээд аллергицсэн л да. Тэгэхээр тэр хэвлэлийн баг хурал дээр ер нь та яагаад бас тэгээд хэлчихсэн тийм ээ? Тэр бол одоо сэргээшийн шинжилгээний талаар байсан Мөнхбаатар Арслан яагаад ирэх болчихсон? Яагаад тэр 70 сая төгрөгийн авилганы тухай ярих болсон? Энэ тухай одоо танаас бол өөрөөсч асууж байгаагүй юм байна. Тэгэхээр эндээс хоёулаа яриагаа эхлэх үү? За яг би ер нь тэр асуудлаар нэг хэвлэл мэдээлэлээр ярихгүй байна л да. Энэ допингийн эсрэг үндэсний төв гэж байгуулга байдаг. Монголын үндэсний олимпийн хороо. За дээр нь Монголын үндэсний бүхий холбоо. Энэ гурван байгууллага Баяр наадмыг зохион байгуулах хорооны баталсан допингийн шинжилгээ түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн акт байна. За тэрний дагуу ажиллана. За тэнд бол одоо юу гэж заасан юм бэхээр улсын баяр наадамд одоо шовгийн 16 дүлдсэн бөхөөс допингийн шинжилгээ заавал аавна гэж. За энэ нь тэр журмаас гадна баяр наадам үндэснийх баяр наадмын тухай Монгол улсын хуульд байгаа заалт. За тэрийг яаж авах вэ гэдгийг бүр наривчлан заагаад тэгээ тэр шинжилгээний хариунуудыг аль субъект нь яаж ашиглах ёстой вэ гэдгийг заасан байна. За тэр заалт ёсоор бол допингийн шинжилгээ аавна бөхөөс тэгээд тэр бол яаж авдаг гэхээр би олон ярьсан да одоо энэ хүмүүс мэдж байгаа одоо энэ хоёр стаканчгийн таглаатай хоёр сав олон улсын олимпийн хорооны зөвшөөрөгдсөн лабораториос ирж байгаа. Тэгээд дээж гэдэг нь бол шээс бөхөөс шээс авна. Шээс авдаг тусгай өрөөнд бөхөөрж ирнэ. Шээгээд нэнийхэн тагийг өөрөө онгойлгоно. Тэгээд нэг рүү шээн тэгээд шээсэн таслаад нөгөө рүү шээн нэг дорл ингээл хоёр сав руу. Тэгээ өөрийнхөө гаргаар эргээд таглаж байгаа. Тэр таг бол таглангууд нууцлагдаад эвдэж онгойдог болчихж байгаа. Тэр нь юу гэхээр энд авсан шээсийг солих боломж олохгүй дэлхийд байгаа арга л да. Тэгээ тэр нь одоо тэр лабораторид очиж шинжилэгдэх. Эхнийх нэгийн шинжилэн тэрийг аас орцгоо. За тэр аас орцыг шинжилэхээр допингийн төрлийн бодис илэрх юм бол Монголын үндэсний олимпиа хороо допингийн эсрэг төвд хариу нэрнэ. Тэр төвөөс надад Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн 5 хоногийн дотор танай тамирчнаас ийм үйлэрсэн тул тамирчинтайгаа ажиллаа гэдэг гэсэн тийм албан тоо тэр. Нэнийн терминийг хэлээд байгаа 4-өр зохицуулагдаад байна шүү дээ. Тэгэхээр би ямар үр гүйцэтгэв гэхээр тэр нэр заагдж байгаа бөхөө дуудаад за чиний шинжилгээнээс ийм юм илэрсэн байна. Тэгэхээр одоо чамд 79 сард надад 2 хариу өгнө. Нэг нь Б шинжилгээг хийлгэх үү? Нөгөө үлдсэн сорцондоо магадalsan шинжилгээ хийлгэх үү? Эсвэл ингээд А сорцорын шинжилгээг дуусгах уу гэдэг. Энийг бол бүх юм мэдээл надаас аваад 10 хоногийн дотор хариугаа өгнө. Бичгээр өгнө. Би бэдэгээ яг тэрийг би олимпийн хороонд дамжуулан дахиад Б сорцын шинжилгээ хийгдэн. Б сорцын шинжилгээг бол тамирчин өөрөө зардлаар очиж харж байгаа гэж хэлэх боломжтой байдаг. Б сорцын шинжилгээ хийхдээ дахиад олимпийн үндэсний олимпийн хороо допинг эсрэг төвд дээр нь тэгэхээр тэндээс дүгнэлт гаргаж байгаа 5 хоногийн дотор. Ингээд 2 дугаар сорцоор батлагдлаа эсвэл үгүйсгэлээ. Энийг одоо ажлын 10 хоногийн дотор тамирчиндаа мэдэгдэн 14 хоногийн дотор зарлана гэсэн. Ийм л одоо процедураар хийгдэж байгаа. Тэгээд энэ жил бол одоо шинжилгээ яасан А сорцонд бол одоо ярьж байгаа нэр бүхий 2 үхийн шинжилгээ хийгдсэн. Дараа нь Б сорцондоо Мөнхбаатар очиж шинжилгээ хийлгсэн. Хариу нэрсэн. Би бол 10 хоногийн дотор өөрсдөд нь мэдэгдсэн. 14 хоногдоор нь зарласан. Тэгээ тэрийг зарлахтаа бол хэвлэл мэдээлэлээр дамжуулан зарлана гэж байгаа. Тэгэхээр хэвлэлийн баг хурлыгээ сонирхсан телевизүүд очоод ингээд бол зарлсан. За тэгээ тэр хурал хийж явахт явцад Мөнхбаатар Арслан орж ирсэн. Тэгээд одоо тэмцүүл хэлсэн. Тэр 70 сая төгрөг. Би бол тэр тухайд бодоагүй байсан учраас их сонин санагдсан. Ягаад гэвэл сорц ирсэн байх. Тэгээд шинжилгээний явцад өөр нь ярьж ирсэн тэр өдөр урд өдөр бид нар маргааш одоо юу зарлаа шүү. Тэгэхээр наан хэлж барих зүйлөө хэлээрэй гэсэн. Тэгээд
одоо тэлтэн дээр ирээд тийм юм ярьсан. Тэгээ яагаад зөвчөрсөн юм бэ? Одоо үнэхээр тийм санаанд оромгүй худлаа юм ярьсан уу? Аль эсвэл үний юм ярьсан учраас зөвчөрсөн үү гэдэг бас сонирм байна л да. Тэгээ та нэлээд ууралсан, бухимдсан, бас тэр бүхийг доромжллоо гэж бөхчүүд үзэж байгаа шүү дээ. Тэгээ яг нь ер нь бол амьдрал мэдэх хүмүүсийн тухайд бол нэг л үнэн байна л да. Хүн бол одоо Дармайн Баатар хиччдийн хүн дотроо нэг нямд орчтой, гаднаа нэг нямд орчтой байдгаа гэж. Хүн зөв амьдрахын тулд аль болох тэр хоёр нямд орж байгаа хоёр оргил магаа нийлүүлэхэд мэрэж амьдрах хэрэгтэй маа гэж гүн ухаан бичдэг хүн шүү дээ. Тэгэхээр надад бол нэг шинж байна. Жишээлбэл миний үзэн яддаг юм уу чанарыг надад давхан ярихад бол намайг уурлуулах боломжтой. Түүнээс ууралдаг хүн шүү дээ. Тэгэхээр би бол Монгол Улсын их сургуулийн багш декан байжгаад 1990 онд Монголын үндэсний коллег байгуулад тэгээ тэр үеийн одоо бүхний амьдрал ямар байв, бүх ямар байв гэдгийг одоо 30-аад насны хүн мэдэхгүй л зүгээр тэр үед одоо эд барилжсэн зарим тогтхой авраг гэдэг юм уу одоо нас тогтцсон байсан мягмар зан дагсар арслан гэдэг юм уу ярина л да Монгол хэмээр. Тэгээ миний хийсэн ажил бол Монгол хөхд одоо шудраг хэсэг тогтоё энэ найраа гэж яриад байдаг зүйлийг устгахыг гэж ингээ 20 жил ажилласан юм байхгүй. Тэгээ ямар үр дүн гарав? Тэгээд бол энэ бол 80% нь бол арилсан. Одоо бол 20% байна гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би баталж чаддгүй байсан. Одоо бол батлагдчих шиг байна л да. Тэгэхээр үнэхээр тэг сумын базар аврагын яриад байгаа шиг тэгэж одоо бэлэн цүнхтэй мөнгө барьж яваад өгөөд аваад байдаг ийм үзэгдлийг одоо яаж тасан зогсоох вэ? Та ер нь үүний төлөө юу хийж байна? Одоо тэрийг тасан зогсоох боломжгүй л дээ. Зүгээр 3 арга байгаа гэж бид ярьж байгаа. Хамгийн одоо энгийн зүйл бол бөхчүүд өөрөө болчих байхгүй юу? Нэг нь авдаг, нэг нь өгдөг л болчих байхгүй юу? Хулгай хийдэг хүний чинь бол хулгай хийх нь хулгай хийхгүй хоёр л арга байгаа шүү дээ. Нэг нь өөрөө хулгай хийхэ болчих. Хоёрт нь бол хууль гаргаад хулгай хийвэл чамайг шоронд хийнэ гэж айлгаад болгох. Тэгэхээр энэ юм болгонд л байгаа арга байхгүй юу? Нямд орж худлаа ярьдаг хамгийн одоо боломжтой арга нь өөрөө худлаа ярих болчих байхгүй. Өөрөө худлаа ярих болохгүй хууль гаргаад худлаа ярихт нь шоронд хийгээд нийгмээс тусгаарлаад өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо ийм зүйл байгаа гэдгийг болвол манай бөхчүүд нотлж байна л доо. Нотлоод байна. Одоо ингэж ил нотлж ярьдаггүй байсан. Үнэхээр бол авилгын гэдэг юм уу? Үнэхээр одоо ийм нууц ажил чинь бол нэг баримтаан их шаарддаг байхгүй юу? Тэгэхээр энэ жилийн болж байгаа явдал бол баримтууд гаргаад тавьдаг л да. Жишээлбэл Нямдор 70 сая төгрөг өгсөн гэдгийг бол нотлох ёстой баримт. Одоо сумын базар манай өөрөө ярьж ин лээ 300 сая төгрөг нэг хүн нэгэндээ өгсөн гэж ин лээ. За мөн манай одоо их нэртэй засвал Балтмаагаан хүү одоо сайд гэж байгаа Баттулга бол бас тэрэндээ тэр төгрөг өгсөн гэдэг юм ингээд барин тав ярьж эхэллээ л ийм яриа байдаг байсан. Тэгэхээр энэ бол факт байна гэдгийг бол тодорхой гэрчүүд мэдж байгаа юм байна. Ямар ч бас нотлох хэрэгтэй гэсэн ийм л байр суурь үлдэж байна. За тэгээд зүгээр яаж зогсоох юм бэ гэхээр нэгдэх нь бол бөхчүүд болон одоо тэгээд тэр оролцогч өөрснөө болох хэрэгтэй. Ингээ болдгоо бол төрийн механизм үйлчилж сумын базар яриад байгаа шиг энэ үзэгдлийн өөр нь гэмт хэрэг гэж тооцоод тим гэмт хэрэг үйлцсэн хүмүүст ял шийтгэл оноодаг ийм систем байгаа. За гурав дахь нь бол нэг боломж байгаа. Тэр энэ бид нар өшөө одоо энэ жил хэрэгжүүлнэ байгаа. Гурав дахь бодлого байх нь тийм ээ. Тийм. Гурав дахь боломж байгаа. Тэгэхээр ерөөсөө л хүн одоо энэ телевиз үзэж байгаа улсууд амьдрал мэдэх улсууд ойлгоно доо. Хүн өөрөө л одоо буруу юм болчихвол тэгэл зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад нийгэмд хууль байдгийг тэр өөрөө зогсож өгдөг учраас төрийн хадуу механизмаар таслан зогсоодог л байхгүй нийгэмч. Монголчууд ер нь бол зан заншил ёс суртахуунаараа ихэнхэн зохицуулаад хууль зүгээр маш бага зохицуулж амьдарч байсан улс. Одоо бол манай нийгэмд ямар юм бий болчих вэ? Нөгөө ёс суртахуун зан заншлаар зохицуулж байсан зүйл нь алдагдаад хөгжөөд ирсэн оронд бол тэрийг орлоод хууль зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг, хатуу зохицуулдаг гэдэг байхгүй юу? 90 оноос хойш одоо манай парламент бол 200 ч юм уу хэдэн зуун хууль баталсан байна л да. Тэгсэн хэрнээ яг ёс суртахуунаар зохицуулж байсан тэр зүйлийг яг хууль зүйн хэмжээнд нь бол эцсийн одоо төгсгөл нь хүртэл зохицуулж чадаагүй. Жишээлбэл одоо хондоо гүтгэх гэж шүү дээ. Одоо бол гүтгэх үгүйсэх үзэл бол нийгмийн амьдралын бүх салбарт бий болчихлоо л да. Урд нь бол бие биенээ гүтгэхийг жодоггүй муу хүн тэр худлаа ярина шүү цаа чи гүтгэн шүү их муу хүн байгаа ингээд нутаг орноор жигшээ тэрнийг зогсоочдөг байсан байхгүй. Тэгтэл өнөөдөр бол нийгэм чөлөөтэй болохоор гүтгэлээ. Тэгтэл гүтгсэн хүнийг тогтоогоод дээр нь маш том одоо
700 сая төгрөг юм уу 7 тэрбум төгрөгийн таргуул оноод юм уу 7 жил шоронд одоо хүмүүжүүлдэг юм ийм хуульцсан хэмжээнд нэгдүгээр тогтоог хоёрдугаар хуулианд тэгж хэрэгэл сураагүй бол хүмүүс их дураараа авирлж байна гэж ингэж ойлгож байна. Та өөрөө хуульч хүн тийм ээ бас хуульцсан дээд сургуулийг бас эхний ангийг нээж байсан бас олон сайхан шавьтай ийм хүн тэгээд одоогийн байдлаар миний авсан хамгийн сүүлийн мэдээлэл гэх юм бол одоо таавал тэр хүнийг гүтгсэн гэд Мөнхбаатар Арсланг одоо цагдаад өгсөн байх шүү дээ тийм ээ шүүхэд өгсөн юм байна шүүхэд хандсан юм байна. За гэтэл таныг бас аюултай тэмцэх газраас шалгаж байгаа юм байна. Тэгэхээр та яг энэ манай үзэгчдэд хандаад хэлэхэд одоо тэр Ганбаатар гэдэг тэр бүхийг цолон төргийн төлөө тэр 70 сая төгрөгөөр одоо тэгж ахуул өгөөгүй одоо найраа гэж яриад байгаа тийм ээ. Уг нь бол авилга юм шүү дээ. Ийм авилга өгөөгүй гэдгээ батлаад хэлэх ямар боломж өнөө эсвэл зүгээр шүүхээр шалгаад бит хата явж байгаа шүүхийн шийдвэр үзүүлчих гэж бодоод байна уу? Одоо яг би бол яг ийм зүйл одоо танай дээр яри гэж бодоогүй л зүгээр бүхэн хөгжлийн асуудал яри гэж бодсон. Чи асуугаад байхаар байгаа болохоор одоо чиний асуултанд хариулт. Миний хүү Ганбаатар гэж хүү байна. Тэр хүү 2007 онд улсын харцаг цол хүртлээ. Тэрний өмнө 2003 онд аймгийн арслан цол хүртлээ. Тэгэхээр одоо бүх аймгийн цолтой байгаа залуучуудын хүсдэг юм нь бол улсын цол авах шүү дээ. Тэгээд би хүүгээ ингээд ажиглаж байгаад нэг зүйлийг би энийг оюун санаагийн чөлөөжих ёстой гэж ойлгосон. Ягаад гэвэл би ойлгоно л доо би хоёр хүүтэй хүүгээ ойлгоно. За аав маань намайг одоо улсын цол аваасаа гэж их хүсэж байгаа. Би аавынхаа одоо энэ бодож байгааг биелүүлж чадахгүй муу хүү байна гэж ингэж бодоод байх би гэж бодоод би нэг үг хэлсэнгүй. За чи Ганбаатараа найраагаар начин болсноос насаар аймаг арслан яваарай. Ягаад гэвэл аав нь тийм л юм нэтлээ ажиллаж байгаа шүү ингэж хэлсэн. За миний нэг энэ мэт зүйл бол одоо би хутлаач ярьж иж болно гэж ингээл үзэж байгаа хүн тэгэн штэ. Гэхдээ намайг мэдэх хүмүүс бол нямд орж нэг ийм анзааны үг хэлэх болов гэж бодох байх. Өнөөдрийн чөлөө хөзөний өдрийн сандар хүмүүс миний тухай юм ярьсан байна лээ. Тэгээ намайг мэддэг болсод учраас бол миний одоо бас нэг бодож иж ярьсан юм а бол хийн гэдэг юм уу? Хутлаа яриад байхгүй гэсэн иймэрхүү байлаа л. Тэгэхээр тэр наадамд бол манай хүнцэндээ 7 тунсан байхгүй. Тонно гэдэг чинь хинч өөрөө амлж авахгүйгээр барилдахыг хэлж. Нэгийн даваанд угаасаа дөрмөөрөө хооронд нэг оноочтой. Тэгэхээр нэгийн даваа бол өөрөөс нь хамааралгүйгээр л хин нэг хүнтэй барилдана. Хоёрын даваанд бол бас оноочж байгаа. Өөрөөс нь хамааралгүй хин нэг хүнтэй барилдана. Гурвын даваанд ам аавна. Гурвын даваанд том цолтой хөгчүүд ам авахаар аймгийн арслан цолтой хөгчүүд бол ам авдаг байхгүй. Бас биевинтэйгээ тунана. Тэгэхээр хоёрын даваанд бол одоогийн одоо начин байгаа. Закуны жаргал сайхан хоёрын даваанд тунс. Гурвын даваанд бол маш өсөх ирээдүйтэй одоо жуудад маш сайн болно гэжсэн. Зол баярг сайхан күүс ертөнцийн мөнгөс тэрнтэй тунс. Дөрвийн даваа оноолтор. Дөрвийн даваанд улсын заа Амгалан Баатартай тун оноолтор тарж шít. Тавын даваанд дахиад тунсан. Тэр нь өөрийнх нь нутгийн Дуу-Бат баярг цолоо ахиулах гэжсэн хүн. Бид нар тэр жил энэ жил Дуу-Бат баяр бол харцаг юм уу заанлууд өгнө гэж ярьжсэн хүн. Ингээд 6-гийн даваанд Закуны ням сүрэнтэй тунс. 7-гийн даваанд Мөнхбаатартай тунс. Тэгэхээр 7-гийн даваа гэдэг чинь манай бүх мэддэг үзэгчд орон мэдэх хавлаа. 7-гийн даваа гэдэг чинь ингээ 8 бүх үлдчихдэг байхгүй 8хан бүх. Тэгэхээр 1-р бүх ам аавна, 2-р бүх ам аавна, 3-р бүх ам аавна ингээд дуусаа. Үлдсэн 2 бүх нь хоорондоо тунана. Шууд барилдаан гарна. Тэгэхээр тэр хооронд нямдор 70 сая төгрөг барьчихад чи миний хүүд буугаад өгөөч гэдэг ингээ явах цаг хугацаанд боломж байхгүй. Тэрнээс өмнө явъя гэхээр 7-гийн даваанд хинтээ барилдах нь би мэдэхгүй. Надад явбал нэг л боломж байгаа байхгүй. Тэр ихний 3 бүхөөс очиж Төгсгөө авраг байсан юм уу, Батэрдэн авраг байсан юм уу нэг нь толгойлж байгаа шүү дээ. Миний хүүг аваад цолоолгоод өгөөч. Тэр 3-аас 3 нөхөөс тэр хамгийн сүүлдийн цолтой байгаа хүнээс би юм гоох ямар ч шаардлагагүй. Ер нь тийм байдгийн маа гэхэд танд 70 сая төгрөг үү? Би 70 сая төгрөг байхгүй. Намайг олсууд одоо бас буруу ойлгомжтой оргилмаа. Жишээлбэл бүхий өргөө чинь одоо ингээд сардаан 10 гаруй шоу тоглолт явуулж байгаа шүү дээ. 4-5 барилта. Тэгэхээр одоо нэг шоу сая Максарж өгдөг хүн жишээлбэл 3 өдөр дараалал тоглож байгаа юм л да. Билет нь одоо 10,000 бол 2500 хүний суудалтай гэл нэг тоглоход 25 сая. 2 тоглоход 50 сая, 3 тоглоход 75 сая. Тэр мөнгийг л би авд юм шиг ойлгох юм байна. Би их олон ч ярьж байгаа. Тэгэхээр хүмүүс
сайн тогтоож байгаа. Одоо дахиад нэг тайлбарлаад өгчихгүй да тийм ээ. Тийм. Тэгэхээр манайх бол яа гэхээр ерөөсөө хинч одоо ямар ч тоглолт хийсэн плейдинг хэдээр зарна тэр нь бид нарт хамаагүй. Бид нар нэг суудлаа үнэлээл нэг тоглолт хийхэд 2 сая 500 мянга авч байгаа. Тэрнээс 2 сая 250 мянга нь манайд ордог. 250 мянга нь бид нар тэр хүнээс авч татвар тушаад гэл ийм л мөнгө байхгүй юу. Тэгэл одоо бид нар ч бараг 7-8 жил ярьж байна та нар бүхий холбооны орлогыг ханах маш амархаа. Бүхий холбоонд бүхий өргөн дээр явж байгаа тоглолт чинь нууц явна гэж байдаг байхгүй. Нөгөө хүн цуглуулахын тулд зарлж 10 хоног зарлагдана. Нэгээс 3 телевиз 5 телевизээр зарлагдана. Тэгэхээр одоо их сониуч хүн бол ингээ бичээд юмэр байгаа. За энэ 11 сар тийм зарлагдлаа. Одоо энийг 2.5 сая төгрөгөөр үржиж байгаа байхгүй. Тэгэл орлого нь гараад ирэх. Тэгэхээр тэр чинь юунд орно шүү дээ. Бүхий холбоонд орно гэхээс энэ бүхий өргөө чинь ямд орж юм ч биш. Бүхий холбооны ямд орж юм ч биш. Ямд орж бол 700 мянган төгрөгнөл залинтай хүн байхгүй юу. Тэгээ би одоо энэ би ингээ яаж жарах вэ гэдэг юм бичсэн. Тэгэхээр энэ дээр би явахад мөнгийг юу гэж үзэх вэ гэдэг бодлоо бичихгүй юу. Тэгэхээр миний бодлоор бол мөнгийг хүн шудраг аргаар олоод олсон мөнгөнийхээ хэмжээнд тохируулан амьдрал сургалтал жаргал байгаа юм байна л гэж ойлгож байгаа. Тэгээ би хизээч тийм 70 сая төгрөгтэй байж үдсэнгүй байх нь. 50 нас хүрчээж одоо орчин үеийн 3 өрөө байранд орлоо. Тэгэхэд байр би 34 сая төгрөгөөр 100 м квадрат байр авчлаа шүү дээ. Одоо бол 100 гаруй сая төгрөг баг. Тэр нь 2004-5 оны үед би 50 хүрсэн үед. Тэгээд энэ бүхчүүд ягаад ингэж найранд ороод энэ найраа гэдэг юм хийгээд цэгцэрдгүн болоо гэд бодоод үзэхээр амьдрал нь хүнд байдаг болоод хэн хүнд мөнгөний хэрэг гараад ингэдэг байхал гэж хинэж гисэн толгоонд орох байх л да. Тэгээд сая бас одоо нөгөө Чингис хааны төрсөн өдөр тийм ээ 850 жилийн Монгол улсын үндэсний бахархалт өдөр гэдээ боллоо шүү дээ. Энэ барилдаанд төрүүлсэн санжаа дамд бас 800 мянган төгрөгөөр одоо байлуулсан гэхүү шагнуулсандаа одоо бас сэтгэл дундуур байгаа тийм зурагтай байсан. Тэгээд одоо энэ бүхий барилдааныг үдсэн хүн гэхэд одоо 2500 үнийн суудалтай тийм ээ. Тэгээ 10 мянган төгрөгийн билеттэйгээ дотор 25 сая төгрөг болсон юм шүү. Тэгээ үүнээс 800 мянгаар нь төрүүлсэн бүхөө байллаа гэд бодохоор чамдалттай санагддаг юм шиг байна. Тэгэхээр нэг удаагийн ийм бүхийн дараа ер нь бусад орлогыг хайчдаг вэ гэдгийг та тайлбарлах боломжтой юм уу? Боломжтой, нууц биш шүү дээ. Одоо ингээд ил тодгээл ингээд зарлаа шүү дээ. Ингээд цаас үзүүлж ярих их сайн байна. Энд бол ингээд энэ одоо манай улс аймгийн алдар цолтой бүхийн барилдааны 224 бүхийн төсөөгжилд энэ төрүүлсэн 985 төрүүлсэн бүх 850 7 давсан бүх 750 ингээд явхаар бүхэд олгодог байна 8 сая 500 мянган төгрөг болж байгаа. За эгдгийн багийн ажлын курс гэдэг нь сая төгрөг. За тэгээд бусад зардал нь 6 сая 500. Ингээд нэг барилд 16 сая төгрөгөөр болно шүү дээ. Тэгэхээр сая одоо энэ бахархлын өдрийн барилдаанд манайх 700 билет зарсан. Мянган билетийн бол өөрлөгөө энэ байх уу? Мянган билетийн бол төр засаг өөрөө билет биш. Төр засаг өөрөө тараас ягаад гэвэл анхудаа болж байгаа тэнд хүн итгэл үзүүлэх ёстой. 700 билетийг бид нар 8 мянган төгрөгөөр зарж ингээд 5.6 мянган төгрөг боллоо. 6 сая төгрөг боллоо. Энэ 16 сая төгрөг байна. Тэр яагаад дүүрдэг гэхээр барилдаж байгаа 256 бүх тусгай үнэлэхтэй 50 хүн дээр нь улсын цолтой бөхчүүд орж байгаа. Ингээд дүүрдэг байхгүй юу? Тэгэхээр одоо бүхийн барилдаан бол яг билет зарагддаг нь бол 1000 дотор зарагддаг шүү дээ. 1000 хүрнэ гэдэг бол одоо 4 уулын гişиг барилдаанд бол 1000 гаргаж зарна. Босод бүх барилдаан бол 5-600 байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр бүх үзэгчдийн тоо цоорцсон энэ төр гэж ярьдээ. Одоо Монголын бидний хийсэн судалгаагаар бол телевизээр бүх үзэж байна. Улаанбаатар болоод хөдөөд тэр бол хүн амын 80 орчим хувийг үздэг гэж гарна шүү дээ. Маш өндөр тоогоор. Бид нар телевизээр нэвтрүүлэхгүй бол бөхөө өргөө дүүрнэ. Тэгэхээр ард юм шүүмжил. Ягаад гэвэл тэр одоо 8000 төгрөг гоцрохгүй хүмүүс. Тэгээ одоо бид тэр ярианаас ийм зүйлийг л ойлгоод авчихмаар юм л. Тэгэхээр саяын барилдаан бол тэгээд яадгүй хөхөд одоо улсаас одоо сая барилдаан явуулсан засгийн газар юм уу? Хэрэг эрхлэх газраас юм хаанаас гарсан мэдэхгүй 12 сая төгрөгийг гаргаж ийж энэ барилдааныг явуулж байгаа. Тэгээ бидний олсон 5.6-тай 12 нийлээд ингээ 17 сая төгрөг байна. Тэгээ энэ баймар үндэ тархнаад одоо ингээд энэ баталцсан тамаг тэмдэгтэй худлаа ярих хэрэггүй нэ 16 сая төгрөг ингэж л ордог байхгүй. Тэгэхээр бүхийн өргөөг
монголчууд хэний өмч вэ гэдэг тухай ярьдаг тийм ээ. Таач одоо олон удаа сонссон байх ням дөржих юм уу, ням дөржийн гүйлэхгүй гэдэг, тэгүүлэхгүй гэдэг хувийнхаа өмчийг хандлаа гэдэл яриа гардаг шүү дээ. За тэгээд хүмүүсийн сан санжаагаар бол элбэг дөржиг ерөнхий сайд байх үед 800 сая төгрөг гаргаж за тэгээд Монголын ард түмний хөрөнгөөр татвар төлөгчдийн хөрөнгөөр ингээд баригдсан өргөө байдаг. Тэгэхээр энэ өргөөнийхөө бас хөрөнгө зарцуулалтын талаар та бас ярихгүй юу? Ер нь ямар журмаар яаж түрээслүүлээд байдгийм бэ? За Монголын үндэсний өх холбооны дүрм гэж байна. Жишээлбэл энэ байна. Одоо баримттай юм да. Энэ дээр нь Монголын үндэсний үхийн холбооны дүрм гэж байна. Энэ дүрмд нэг заалт байна. Энэний одоо санк хөрөнгө гэсэн хэсэг байна л да. Энэ дотор 10 дугаар бүлэг нь Монгол бүхийн өргөө гэдэг заалт байна. Монголын үндэсний өх холбооны дүрмийг хаанаас баталдаг гэхээр Монголын үндэсний өх холбооны эрх барих хамгийн дээд байгууллага ИХИ гэдэг хурлаас баталж байгаа. За. Тэр ИХИ гэдэг хуралд бол 200 хүн оролдоно. Тэрэн дотор бол энэ Монгол улсын бүх аваргууд, бүх арслангууд, бүх заанууд бол сонголтгүйгээр орно. Начин олон учраас тэрнээ сонгож орно. Харцаг олон учраас сонгож орно. Тэгээд бусд нь бүх судлаач яа гэдэг юм баг бүхэн зүтгэлтэн ингээд ийм улсууд ордог юм 200 хүний бүрэлдэхүүн таврлаас баталдаг дүрм байхгүй юу? Энэ дүрмд Монгол бүхийн өргөө энэ 10 дугаар зүйл биш энэ одоо ахсраатай. Монгол бүхийн өргөө нь Монголын үндэсний өх холбооны өмч мөн гэж байгаа. 12 дугаар заарт нь Монгол бүхийн өргөөг ховжлох барьцаанд тавихыг хориглоно гэж. 3 дахь заалт нь Монгол бүхийн өргөөтэй холбогдох асуудлыг зөвхөн ИХИ-ээр шийдвэрлэнэ гэж. Ингээд тав тодорхой заасан. Энэ бол бидний тухайд үндсэн хууль байхгүй. Тэгэхээр Монгол бүхийн өргөө бол Монголын үндэсний өх холбооны өмчөлт. Монголын үндэсний өх холбоо гэдэг бол миний хувийн байгууллага биш шүү дээ хонлоо. Тэргүүн нь болохоор хүмүүс нямд орж ингэж овгож байгаа. Тэргүүн нь бол нямд орж. Нямд орж болоход нэг тэргүүн байна шүү дээ. Тэгэхээр тэргүүний өмч болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол одоо Монгол бүхийн өргөө гэдэг барилгыг би өдөрдөж миний баг босгосон юм. Тэгэхээр хүмүүс одоо ярих нь бол хоёр хонтой нэг хоног бол 10 төгрөгтэй 5 төгрөгөө өгөөд ингээл Монгол хөргөө барьнангууд нэгтэл одоо тэр бидний хамт орлож самт ортол ингээл жаал мөнгө ингээл хацраал аваалцсан юм шиг л ингэж ойлгод юм байл. Тэндээс малчид малаан тугаад. Бид нарт энэ мэдээлэл гэдэг жижиг ном байгаа юм. За. Энэ одоо би ингээ баримттай ярихын тулд бидний хацраал дангиж ийн мэдээлэл 2 гэж ийн. Энэ мэдээлэл 1 гэж яахгүй. Энэ 1992-оос 93 онд энэ хүн мэдээлэл нь хариуцлагатай түүхэн баримтмаа гэж ханд өгсөн хүмүүс байгууллагын жагсаалт. Энэ нь 94-өөс 95 оны 7 сар хүртэл ханд өгсөн байгууллагын жагсаалт байхгүй юу? Энэ номыг 95 онд энийг мөн 95 онд гаргасан байна. Одоо зохиох харгалгаад энэ таарсан. Тэгэхээр яг ханд өгөөч гэж зарлахад яасан гэж Монголын 526 хүн ханд өгсөн. Монгол 2 сая хэдэн зуун хүнтэй байсан энэ 95 онд. Тэгэхээр 526 хүн сайн дураар ханд өгдөг байхгүй. Тэр нь хэдийн хэрэг мөнгө? Тэрний дээд тал нь бол 1000 төгрөг, доод тал нь Ангаа ухааны их сургууль оюутан билүү Баярмаа гэдэг холбооч билүү 10 төгрөг өгсөн байд. Одоо энэ дэр ингээл байж. Тэгээ дээр нь бол тэгэхээр н одоо бид нар яадаг гэхээр өөр ажиллагаа явуулна шүү дээ. Ханд одоо өгөөч гэж ингээд зарлахаар жаал юм авцраа овоолцсон. Одоо чи намайг асуусан учраас их дэлгэрэж ийм байдгүй. Тэгээд хандваа сурчлаад байна. Байгууллага бас ханд өгөн тэрийг сурчлаад байна. Тэгэхээр тэр яаж сурчлагчжсэн бэхээр тухайн үед 95 оныг бол тэр түүхэн үед нь очиж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр шиг ойлгочих болохгүй шүү дээ. Тэнд ардын ирэх гэж сонир байлаа л да. Тэгэхээр бид нар 10 төгрөг өгсөн хүнийгч 10,000 төгрөг өгсөн байгууллагч тэр ардын ирэх сонины сайхан сэтгэлтэй хүмүүс тавьж өгдөг байхгүй юу? Монгол бүхэн өргөнд ийм хүн ханд өргөл өгч. Тэр нь яадаг вэхээр бусдыг урайлан дутдаг. Тэгсэн сөрөг үр дагаврын тооцож чадаагүй. Хүмүүс ч ингээ юмд нарийн ханддаггүй ингээд ерөнхий ханддаг байхгүй. Тэгэхээр нөгөө ардын ирэх сониндор 5 дугаар л нэг юм гараадах ч л дээ. Зарим дээдлэн 100,000 төгрөг ч гэдэг юм гарна шүү дээ. Тэгэнгүүт Монгол бүхэн өргөөг одоо барих мөнгө ингээд дууссан гэж ингэж. За тэгээд нөгөө хоригдогдоод байгаа нь сайндаа 2-3 сая төгрөг байхгүй. За ийм байсан юм. Тэгэхээр бид дараа нь явах гэхээр нэр төрийн арилжаа гэдэг юм. Албан байгууллагын суглаа гэдэг юм, алтан карт гэдэг юм, өргөнжид талархал гэдэг юм, дурсгал тонжир гэж Монгол дурдан минь өрөөсөн зохиогч байгаагүй ийм ажлуудыг миний баг санаачлаад хийгээд мөнгө цуглуулад ингээд одоо байшингаа явуулаад байлаа. Тэгээд 97 он гэхэд ямар болсон гэхээр байшингийнхаа энэ ханыг хөрөөд дээд энэ төмөрийн каркас дотор нь орохоор тийм юм бомбөлгөн дээрээс төмөр каркас байгаа шүү дээ. Энийг ингээд дуусгаад ингээд
ард түмэн шахгүйтэл одоо миний сая явуулсан бүх ажиллагаа лангуунаар давснаас өөргүй юм болсон. Ард түмэн илүүчилж чадахгүй болсон. Тэр үед хүн сайхан сэтгэлтэй бас. Хоёрдугаарт надад болоод миний багт итгэсэн. Эднэр бол үнэхээр юм хийх гэж байна гэдэг юм Монгол ард түмэн дэмжсэн байхгүй. Тэгээ тийм үед нь бол бид нар төр тандсан. Тэгэхээр тэр одоо түүх би номонд ор бичсэн л дээ. Жишээлбэл одоогийн ерөнхийлөгч Илэг дорж нэг удаа бөхтөр сууж байгаад надад тэр үед засгийн газрын ерөнхийлөгч Жасрааг байсан. Дэлхийн жишгэн намд орж байгаа ард түмэн санаачлагаараа 40% хийдсэн байхад төр засгийн дэмждэг жишгтэй байхгүй юу гэж тэр үед Илэг дорж өнөөдөр ерөнхийлөгч надад нэг бөхтөр ярихгүй юу. Тэгээ би тийм ойлголт авсан. За тэгээ ямар ч байсан ийм болгоцсон чи барилгын 70% орчмыг барьсан санхүүжилтийн 50% хийдсэн учраас төр тандах хэрэгтэй байна гэж би тэр үгнээс бодоод тэгээ яаж хандах вэ гэхээр гончиг доржтой уулзах юм байна гэж бодсон. Яагаад гэвэл тэр үед гончиг дорж улсын их хурлын дарга ийм хүн. Хоёрдугаарт бол бид нар их сургуулийн нэг үеийн багш нар. Гончиг дорж бол өндөр нэр хүндтэй оюутнаас эхлээд тийм хүн байсан л да. Их тийм одоо математик дэх гаргуун хүн байсан учраас 3 дугаар курсээс эхлээд 5 дугаар ангийнхан хичээл заадаг биднээс хамаагүй тасарч. Тэгтээ нас үеийн тэгээд нэг сургууль багшилж байсан учраас илүү ойлгох хэрэгтэй гэж бодоод би уулзах санал тавьж байгаад орсон. Тэгэхэд гончигдорж их хурлын дарга өнөөгийн ерөнхийлөгч бол олонхын бүлгийн дарга байсан байхгүй ерөнхий сайд биш. Ерөнхий сайдын сайхан байсан. Тэгээд би гончигдоржд ороод за ийм юм байна. Бид нар ийм болголоо. Тэгэхээр одоо төрөөс мөнгө шийдэж өгөө гэдэг ийм асуудлыг тавьсан. Тэгэхээр олонхын бүлгийн даргатай би ганцаараа шийдэхгүй шүү гэж их яаж юм л дээ өнөхөөс ганцаараа шийдэхгүй. Тэгэхээр олонхын бүлгийн даргатай ярих асуудлыг над их гэлсэн. Тэгээд та ч гэсэн чи ч гэсэн одоо нас үе уулзлахад олонхын бүлгийн даргатай яриа. Өмнө над хэлэхдээ урд засгийн газар ингэх ёстой гэжээс өөрөө энэ асуудлыг ойлгох байхаа гэсэн. Тэгээд тэр олонхын бүлэг хуралдсан байхгүй. Одоо тэр үед бол арчилсан нам олон голц үе юм байхад аланхын бүлэг хуралдаад тэгээд одоогийн ерөнхийлөгч хурал даргалсан гончигдор намайг хажуудаа суугсан хүмүүс надаас асуусан тэр хурлыг бол маш одоо тэр хоёр өмнө маш сайн ярьсан байсан маш гоё өдөрцөн тэгээд 800 сая төгрөг шийдчихсэн. Тэр мөнгө нь хаанаас гарсан юм бэ гэхээр хоёр шатлалтай татварын тогтолцоо нэвтрүүлнэ гэж төсвөт мөнгө 4 тэрбум төгрөг тусгагдсан байсан юм байна лээ. Тэгээд нөгөө ажил нь тэр үед одоо эрх зүйн хувьд боломжгүй болоод тэр 4 тэрбум төгрөгийг хуваах юу гарахад тэр 800 сая төгрөгийг шийдчихсэн. Би ерөөсөө 800 сая төгрөг л гуйсан. Ягаад бол бүх юм та. Тэгэл та энийг төсвийн мөнгө гэж үздэг үстэй. Төсвийн мөнгө гэж үзэн төсвийн мөнгө байлгүй байхгүй татвар төлөгчийн мөнгө. Тийм тэгэхээр өнөөдөр бол нэг зүйлийг ойлгох бас л одоо хууль ярихаас аргагүй юм л да. Жишээл төрийн бус байгууллагын тухай хууль гэж байна шүү дээ. Төрийн бус байгууллагын тухай хууль нь заалт биш. Төрийн бус байгууллагын тухай төрийн бус байгууллага бол ямар зүйл нь өөрийн өмч болд юм бэ гэхээр өөрийнхөө хандивыг өөрийнхөө одоо зорилгод нийцсэн аж ахуйн хөдөлгөөний ажиллагаанаас олсон орлого бус түүний ханд болсон хандив өвийн болон үе залгамжилсан хөрөнгө дээр нь төсөл хэрэгжүүлэх шугамар төсвөөс олгосон хөрөнгө бол тэр тухайн байгууллагын өмч болно гэж заасан байна. Тэгэхээр нөгөө 800 сая төгрөг чинь бид нар Монгол бүхий өргөөгдөг төсөл хэрэгжүүлсэн байхгүй юу? Тэр төсөлд Монголын мөнөд төв соёл болох Монгол бүхийг дэмжиж төрөөс өгсөн төслийн мөнгө. Тэгэхээр тэр мөнгө өнөөдөр Монголын үндэсний бүх холбооны мөнгө байхгүй. Тэгэхээр Монголын үндэсний бүхийн холбооны өмчөө гэж л ойлгох хэрэгтэй. Би ингээ гараа явчихна. Би Монголын нэг үеийн бөхчүүдэд 5 үеийн бөхчүүдэд би өөрийнхөө найдвартай сайн багтаа би орох орон бэлдэж өглөө энийг барьснаар Монгол хөхөд бол 50 сант дээгүүр гардаг байсан тамирчин 2 метрийн дээгүүр гарч байгаа юм шиг тийм өсрөнгөө хөгжлийг авчирсан бохоо. Тэгэхээр таасаа эхлээд төсвийн мөнгө гэж ярьснаа таны саяны ярьсан хуулинд чинь хуулийн тэр заалтанд нийцүүлээд төсөл бичээд өгчөж гэж ойлгож болох уу? Гэхдээ тэр төсөл бичээ танай холбооны өмч болж. Тэр угаасаа төсөл бичээд өгнө үү, бичихгүй байна уу? Монгол бүхийн өргөө гэдэг тийм төсөл гэж ойлгож болох уу? Монгол бүхийн өргөө барьсныг төсөл хуулийн залтаар юу гэж байсан юм бэ? Тийм тэр үед бол харин төсөл гэдэг юм яагаад байхгүй. Тэгэхээр яг өнөөдрөөс ингээ харуул төсөл байхгүй Монгол бүхээр. Одоо бид нар жишээлбэл нутгийн салхи хөтөлбөрөөр төсөл бичээд санхүүжилт аваа явж байгаа. Одоо тэгвэл ард түмний өмч биш Монгол бүхийн холбооны өмч гэж явах тийм үү? Төрийн бус байгууллагын өмч. Тэр байгууллагын өмч. Одоо нямд орж гарлаа тэрнээс нэг хувьч надад хүртэл байхгүй. Дараагийн хүн аваад энийг яг Монголын бөхчүүдийн
Монгол бүхий, Монголын бүхчүүд юм биш. Монгол бүхийн үйл хэргийн төвөл байлгах ёстой. Тэрийг зааж энэ зээлийн барьцаанд тавиад алдчихгүй гэж тийм зүйл оруулж байгаа. Одоо бизнесгийн энийг тавиад маш их мөнгө аваад одооны бүхчүүл хуваагаад өгчих нь бол дараагийн бүхчүүд өнөөдөр 16 та байгаа. Өнөөдөр төрж байгаа. Тийм улсууд дотор бүх байгаа шүү дээ. Тэд нар Монгол бүхөөр барилдах орон зай гин бэлдэж өгсөн нь бол одоо артам ойлгож байгаа. Сүүлийн хэдэн жилийн турш одоо таны ярьсан тэр EV хуралч гэсэн Монголын бүхийн холбооч гэсэн бүхчүүд ч гэсэн одоо таныг одоо энэ албан тушаалаас өөрчлөх юмсан гэдэг юмыг их ярьдаг болсон. Энийг Сумын Язар аварга ярианд ч гэсэн бас дурдж байсан тийм үү? Тэгэхээр төрийн бус байгууллагын одоо тэргүүнээ одоо тухайн бүхийн холбооныхоо тэргүүнийг яаж сонгох тэр сонгуулийн талаар та бас ярихгүй юу? Та сая миний баг, манай баг гэж ярьж байна л да тийм ээ. Энэ хүмүүс одоо таныг энэ дээр нь оршин тогтнуулах гэдэг нь манай монголчууд ч бас их сонин сэтгүйтэй шүү дээ та мэднэ. Ерөнхий сайдаар нэг хүн олон жил ажиллавал дургуйцдаг. Нэг ерөнхийлөгч одоо олон жил сонгогдоод байвал бас дургуйцдаг. Өөр хүн болоосоо арай илүү шинэ уур амьсгал ороосоо гэж боддог тийм үү? Та яагаад энэ албан тушаал дээр ийм удаан байгаад байна? Гуаргалм одоо би ингэж байна шүү дээ. Одоо би ингэж юм л уншиж байгаа юм. Тэгэхээр яг л энэ Монголын үндэсний холбооны дүрм гэдэг чинь манай үндсэн хууль гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ихий гэж байна. Монголын үндэсний холбооны ихий зэцтийн зөвлөл тэргүүн тэргүүчлэгчдийн хурал гэсэн удирдлагын тогтолцоотой байна гэж. Өөрөөр хэлбэл хамгийн дээр нь ихий гэдэг хурал. Тэрний дараа нь зэцтийн зөвлөл гэж 67 хүний бүрэлдэхүүнтэй хурал. Тэрний дараа нь тэргүүн тэргүүнд хамтын шийдвэр гаргадаг тэргүүлэгч гэсэн юм ажиллана гэдэг ингээд заагаад өгчлөө шүү. Нөгөө л бүх аваргууд энэ төр нь ордог 200 бүхий хуралдаанаар зарлаа шүү. Тэгэхээр ихий ингэж зааж байна. Монголын үндэсний бүхийн холбооны эрх барих дээд байгууллага нь ихий байна. Ихий 4 жил тутамд хуралдана. Ихийд бүхчүүд, жаягдгийн багийн гишүүд, бүхийн зүтгэлтэн, бүх судлаач, бүх шинтэн сонирхчдоос бүрдсэн 200 төлөөлөгч оролцсноо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийслэлд ажилд жандардаг бүхчүүдээс 100 бүх аймаг өрөөс 2 төлөөлөгч сонгогдсон оролцсноо гэж байна. За тэгээд ихий дараах асуудлыг хэлсэн шийдвэрлэнэ гэж. Аад нь Монголын үндэсний холбооноос сонгуульт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэн ээлжид зорддог тодорхойл. Одоо 10 онд оролцсон шүү дээ. Дараагийн 4 жилд хийх ажлаа тодорхойлоод нодны генст бүртгүүлээд энэ жил өөр юм хийгээ явж шүү дээ. Бид нар жишээлбэл. За Монголын үндэсний бүхий холбооны дүрмд нэмэлт өөрчлөлт оруулна. Монголын үндэсний бүхий холбооны тэргүүнийг сонгоно гэж. Одоо энэ ихий чинь тийм байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр нямд орч чинь одоохондоо өөрөө ингээд тэргүүн баяа биен дээр байж яа гэдэг ингээд орилоод чарлаад ямар ч аргагүй байхгүй. 1990 онд улсын зан даваа нэм гэдэг хүн санаачлаад Монголын үндэсний бүхий холбоог байгууллаа. Таны дүү тийм ээ. Би тийм миний дүү. Би их сургуулийн багш байлаа. Одоо энэ Мягмар зан давх сүрэн арслан дашчанц гэдэг хүчийн голцоо бүхчүүд манай дүүтэй нэлж чад би их сургуульд декан байлаа. Намайг шахаад. Ягаад гэвэл та бол одоо ингээд насаараа энэ бүх сонирхч хүн та хуулийн хүн энэ ийм байгуулах хэрэгтэй. Энэ одоо энэ нийгэм рүү шилжчихээр бүх бол альч биш болох юм. Тэгээд хурал 12 сарын 4-нд хуралдаал намайг тэргүүн болгосон. Тэр 200 юм уу тэгэхэд 200 ч байгаагүй ч төө сүүлд сайжирсан дүрм байхгүй. Тэгэл 4 жил ажиллаж байсан чи бүх өөргөө барих явуулсан 2004 онд хуралдсан чи чим л байж байхгүй болохгүй. 2008 онд бүх өөргөөг ашиглалтанд оруулаад сарын дараа хурал болсон чи ийм гавьяатай хүнийг байлгахгүй яах вэ? 1998 он байхгүй. 1998 онд би болио гэсэн. Би болио одоо би зорилгоо биелүүлчихлээ бүх өөргөө барьлаа. Би одоо дараагийнх ямар орё? Би нийгмийн гэгээр л ажиллах. Би 12 жил нэг газар ажиллах сонирхолтой их сургуульд гэсэн гээд. Тэгэхээр гээ энийг одоо энэний ховчрыг олж баг ялтаа нэг юм барьчаад энийг чинь цаашаа яах юм гэж зарим нь ингээд зарим нь таал байхгүй болохгүй. Ингээд дахиад сонголоо намайг өрсөлдөхгүй байхгүй. Одоо та болио гэж чадах уу? Би одоо ингээд одоо хамгийн сүүлд яасан гэж чи 2010 онд хуралдлаа. Тэгэхэд 200 төлөөлөгч бас 30 нэрээгүй. 170 орчим 160 хэдэн бүх байжгаад тэргүүний сонгуул болоход 30 хэдэн гараа явчихж байгаа. Цаана 132 хүн үлдээл. Тэгэл тэргүүнд одоо миний нэрийг Монкот авраг дэвшүүлсэн. Тэр мэжид оржигдаг арслан дэвшүүлсэн. Өөр хүний нэр дэвшүүлээс байхгүй. Ингээл 132 хүн хоёрхан нисэг саналтай 130 саналгал намайг сонгоцсон. Би болиохор цаана тавихгүй. Тэгэхээр одоо нэг зүйлийг ойлгох баймаар оргил маа чи сэтгүүлч. Энд чинь бол ухаандаа ямар нэг ингэж юм хүм одоо 132 хүн хуралдахад над 132 хүн санал өгчөөд байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь тэр гараа авчиж байгаа 30 хэдэн хүн чинь миний эсрэг хүн байна шүү дээ.
Тэгэхээр одоо яриад байгаа хүмүүсийн цаана намайг дэмжиж байгаа хүмүүс байна гэдгийг бол бас бодмоор. Тэр хүмүүс нэг зургатаар ярьдаг хүмүүс байдаг. Ер нь бүний амьдрал тийм шүү дээ. Юм сонирхож байгаа нь яриад байна. Зүгээр нуруугаа хараа явж идэг хүмүүс нь байна. Гэхдээ энэ бол дахиад би сонгогдоод сайхан юм тийм байна гэсэн үг. Зүгээр би юу одоо их барих ёстой вэ гэхээр одоо хүүхд юм ахт би хүү төрүүлээд миний хүү одоо Ганбаатар гард 30 хүрлээ. Би ийм юм аваад улсын гард болгоод ингээ 30 хүрлээ гэдэг шиг анх нямдорж данзан даваа ням мягмар даваа самбуугдах 5 хүн 100 төгрөг нийлүүлээд юу ч ор хоосон дор энэ байгуулахгүй юу. Тэр 500 төгрөгөөрөө 5 сарын 90 оны 5 сарын 3-нд тамгын барилдаан гэж хийхэд 200 гарна. Тэр бөхөн байлаа. Тэгэхэд 128 бүх барилдахад 200 хүн төгрөг нь багтчихсан байна шүү. Тэгээд ингээ үүсгэсэн учраас миний нөгөө Ганбаатарыг төрүүлсэнд ай байдлах юм байхгүй Монгол их холбоо. Одоо 30 хүрлээ. Одоо чи сайхан цаашаа амьдрах ёстой гэд ингээд тавьчихсан. Би хүүхэн тусад нь гаргаад тавьчихсан шүү. Тэрэн шиг одоо би ингээд энэ ажлыг өгнө. Тэгвэл энийг ухаанда цоо живдээ цоц суурга ивдээ юм уу дайраад авах гэж байгаа бол өгч болохгүй шүү дээ. Тийм үйлдэл гарсан. Яг энэ үндсэн хуулийнхаа дагуу 14 онд их хэмжээний хуралдуулаад энэ хооронд бол хоёр том ажил хийх хэрэгтэй бид. Сонирхоод тэр 500 төгрөг одоо хэд болтлоо өсснийг мэдэж болох уу? Нууц уу? Одоо манайхаа шүү дээ хоёр одоо энэ бүхэн өргөө ороод 2 тэрбум 800 900 бар 3 тэрбум төгрөгөл хөрөнгөтэй айл шүү дээ. Манай бүхэн холбоо бүхэн өргөө ороод тэр дотор тэр төсвөөс бүхэн өргөөгдөг төсөл хэрэгжүүлэх төгсөн 800 сая төгрөг Монголын үндэсний бүх холбооны өнж хуулиар болсон гэж үздэг. Тэгэхээр та нөгөө ярилцлаганд орохын өмнө намайг мэдв бүх мэдхүү гэж асууж байсан тийм ээ. Тэгээд би бас таны ах чойдорж засуул за тэгээд даваа нэмзан түүний хүү бямторж энтергээд олон бөхчүүдтэй бас ярьж байлаа л да. Тэгээд бүх гэдэг юмыг ерөнхийдөө одоо мэдхгүй Монгол хүн гэж хаана байх вэ? Зөвхөн сүүлийн жилүүдэд яг улс төр бичиж байгаа болохоор ингээд улс төртэй их төстэй санагдаад байдаг л да. Тэгээд ч одоо том баяр наадмуудаар манай улс төрчид хойморт нь сууж идэг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бүхэн энэ ихий за тэгээд дөрөв цэцтэй холбоо гэдэг 67 гишүүнтэй цэцтэй зөвлөө шүү дээ тийм ээ. Энэ за тэгээд аврагуудын зөвлөлгээд ингээд бодоод үзэхээр нөгөө иргэдийн төлөөлөгчтэй хурал шиг юм байчаал нямдорж байгаа байн сонгоод идэх биш угаа гэсэн хараа бас төрдөг байхгүй. Тэгэхээр тэр 67 тэр цэцтэй зөвлөл тэр аврагуудын зөвлөлийн трийг ямар тохиолдолд шинжлэх тухайн дүрмэнд бий юу? Тэр бол байна шүү дээ. Одоо ийм юм л та. Одоо энэ манайд одоо ингээд төр засаг байна тийм ээ. Одоо энэс урдах 4 жилд бол Монгол ардын нам нь ялаад арчилсан намтайгаа нийлээд одоо засаг барьлаа тийм үү? Одоо ингээд бас нийлээд засаг барьж. Тэгэхээр одоо энэ манай сонгуульд ордог хүний хэдэн хувь нь одоо арчилсан намд саналаа өгч байгаа. Лавл би 100% саналаар ялаад ажил хийдэг юм байна л гэж ойлгоод. Тэгэхээр 51% саналаар ялсан хүн ажил хийдэг юм байна л гэж ингэж ойлгож байна. Тэр тохиолдол ховор штэ тий. Тэгэхэд одоо чи 2010 онд 132 хүн 200 хүнээс 132 хүн саналаа өгнөхөр надад 3-2 нь буюу 66% саналаа өгсөн байгаа. Тэгэхээр энэ чинь тэгэд бөхчүүд их ярьж байна гэдэг нэг юм чи ярьж байна тийм. Тэгтэл тэр чинь бөхчүүд гэдэгтээ нөгөө сөрөг хүчин гэж одоо улс төрөл ярих юм биз дээ. Тэр сөрөг хүчнээ бүх гэж үзэж байгаа. Энд сөрөг биш хүчнийг бүх гэж үзэхгүй ийм л ойлголт гарч байгаа юм л. Одоо тэднийг аваад тэр ярих юм бол ярьж өгөхгүй манай тэр улсууд бол. Харин ер нь бол ярьж өгдөг учраас би танд тэгж яриад байгаа байхгүй. Бүгчүүд ярьж байна гэх. Тэд нар хэлэл яриаг за улс төрчдгийг бол за тэр гишүүн тэр сонинд тэдний өдөр тэгээд хэлсэн гэж хэлчихэж болж байгаа. Гэтэл бүгчүүд маань бол уулзаад ярьчихдаг хэрнээ хэвлэл ярихгүй байна л да. Тэгэхэд огт одоо жишээлбэл өчигдөр нэг сайтаар юм гарсан байна л гэж байна. Зүгээр огт санаандгүй бүхтэй уулзаа сууж байгаа ингүү яриагаа аваачаа тавьцал байна л да нэг хүн. Танаас би юм авъя гэдэг оргилмаа надаас нямд орцгой яри авъя гэхээр би цэнэд эхэлнэ тэгэхгүй зүгээр сайхан ингээд ингүүн хоёр хүн уулзж байгаа юм шиг ярьжсэн яриагаа фэйсбүүк дээр тавьчихсан бол маш өөр ойлголт гаргацсан байна гэж байгаа юм л тухайда саяхан болсон үйл явдлыг бол нөгөө ингээд байгаа улсуудаас арай өөрөөр тайлбарлалцсан байхгүй дээ. Тэгэхээр тэгдэг байхгүй. Тэгэхээр яг одоо бөхчүүд гэдгийг их зөв ойлгох хэрэгтэй. Гэхдээ би энэгээр би дахиад энд мөнгө суuna гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Би ч өөрөө ингээд нийгмийн гэгээр л ажил хийх гэж байгаа хийдэг хүн шүү дээ. Хийгээд явж байгаа хүн. Одоо би багш хүн шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл ингээд би энэ яаж жаргах вэ гэдгийг Монгол даяар тоорч уншаад явж байгаа 4 аймагуд. Тэгэхээр ухаанда дахиад энэ
2014 оны сонгуульд нь ганцхан нямд орж бий байшгүй ингээд байхгүй бид нар ил чөлөөтэй зарлж байгаа одоо төрүүлжээс зарлж байгаа. Жишээлбэл Монголын үндэсний хөх холбоог энэ бий болгогдсон менежментээ сайжруулад аваад явах хүн байвал одоо нээлттэй үзнэ. Би ч өөр хүн бодож байгаа. Тэгэхээр би нэг сонин тоорлонч 1990 оноос хойш 100 гаруй начин төрсөн мөртлөө 5 авраг төрсөн байдаг юм байна л да. Энэ 5 нь нөө хэрвээ үнэн бол тэр дунд байгаа бөхчүүдтэй начнаас аврагын хооронд байгаа бөхчүүд яагаад олон авраг төрөхгүй байна вэ гэдэг асуудал бас сонин байх юм л да. Тэр бол одоо тухайн бөхчүүдээс шалтгаалах уу, менежментээс шалтгаалах уу, юутай холбож тайлбарлаж болох вэ? Тэр менежмент тамаг тэр одоо бүхэд бол маш том дэвшил гарсан юм л да. Одоо танай цаг ямар байгаа юм. Жишээлбэл 90 онд ба штэ. Одоо энэ би мөнгө арслангийн 43 жилийн төвхтэй картон бух гэдэг ном авэдэрлээ л дээ. Тэгэхээр чи энд ингээд 1988 89 оны одоо жишээл энэ 88 он нийслэл Улаанбаатар хотноос зохиогдсон үндэсний үеийн барилдаан гэж тийм үү? Энэ нь 1990 онд зохиогдсон барилдаан гэж шүү дээ. Тэгэхээр одоо энэ оператор харах юм уу? Жишээл энийг оролцсон бүх гэж байгаа. Энэ одоо мөнгө арслан шүү дээ. Би зохиодсон юм биш. Тийм ээ. Улсын арслан мөнгө өнгөдөг хүн бол ингээд бүх барилдсан барилдаан ингэж бичиж ном гаргасан маш одоо чухал төөхөн барилд үлдээж байгаа хүн байхгүй юу? Тэгэхээр энд бол хаана ямар барилдаан болсон гэдэг нь тэгэхээр төр үзүүрийн бүхийн давид энд бүхий оролцсон бүхийн тоо энэ 12, 32, 24, 32, 64, 16, 32. Одоо ийм л бүх ордог байж дээ барилдаа. Тэгэд өнөөдөр одоо хэдэн бүх барилж байгааг гадрал заавал гадрал хаалт. Өнөөдөр 5 ангиллын барилдаан байна. Бид нарын одоо бий болгосон энэ хугацаанд. Улас аймгийн алдар цолтой бүхийн барилдаан гэдгийг 128 бөхөр явуулдаг байсан чинь тэрэн дотор нь аймгийн цолтой бүхэн барилдах байгаад энэ жилээс 224 бүх 256 болоход зөндөө асагдсан шүү дээ. Дараа нь аймаг цэргийн цолтой бүхэд ялгаа барилдуулахад дахиад 256. Дараа нь сумын цолтой бүх ахалсан барилдаан гэж хамгийн сул 640 залуу барилдлаа. Тэгээд нийтийн Монголыг өсвөрөх гэдэг ингээд барилдаж болох бүх насны хүнийг барилдуулдаг барилдааны ангиллал тогтооцсон байхгүй юу. Тэгэхээр энэ одоо би юунаас хамаарад ийм ярьчих вөхөр хуучин бол 1 хүн 10 төрүүлдэг байсан. Бүхийн энэ маш өсрөнгөө хөгжил бол 1 хүн 10 төрүүлэх боломжгүй болгосон. Яагаад гэвэл өнөөдөр Монгол бүх бол дээр үеийн улсын шигшээ баг гэдэг шиг дасгалжуулалттай байгаа байхгүй юу? Өмнө нь яагаад одоо 1 хүн олон төрүүлж болдог байсан гэхээр зүгээр ажиллан хийж явж байгаа барилддаг учраас тийм биз дээ. Одоо долгор сүрэн занк тээвэрчин тээврийн хийгээл явж гин, Эрдэнэ очир занк тээврийн хийгээл явж гин, давааны занк цагдаагаар ажиллан хийж байж байгаа л сая өдөр болохоор ирээл барилцдаг. Өнөөдөр ажилланки өөр ажил хийгээ барилддаг бүх гэж байхгүй болсон шүү дээ. Яг урдны улсын чөлөөтийн, самбын, жуудагийн улсын шигшвагийн тамирчин шиг дэвжэн дээр одоо аймаг болгон дэвжээд ингээ аймаг болгон дэвжэн дээр 50 60 100 бүхэн гэж өдөр шөнө хөвөлтөл хийж байгаа барилдаж байгаа учраас байгалаас заяасан зүйлээс илүү бэлтгэл ур чадвар гэдэг юмар барилдах болсон. Тийм учраас сүүлийн 3 4 жилийн барилд харуулж шүү дээ. Хинч төрүүлж байна. Хинч төрүүлж байна. Энэ бол бүхийн хөгжлийн маш том үзэл. Тэгээд би энэнд баярламаар л байна л да. Тэгээд ингээд баярлах гэхлээр байна шүү дээ. За 20 настай барилдаж эхэлсэн залуу байлаа гэхэд одоо 35 хүртлээр барилдахад нэг 15 жил барилдах юм да тий. Тэгсэн чинь энэ хооронд ерөөсөө цаг наргүй бэлтгэл хийгээ тэр хүн цолонд хүрэх гээд шүү дээ тийм ээ. Тэгээ одоо сургууль сурахгүй ажилд явахгүй ингээд бүхэл барилдаад энэ юу хожих вэ? За тэнд бол тэр барилж бүх хүмүүс бол өндөр алдар цолонд хүрэхин төлөө барилдаж байгаа. Тэгэхээр тэнд хүрдгийн чиглэж ш 5 аварга 100 начин ч юм уу заа 100 200 тийм цолонд хүрлээ. Цолон хол болчлоо тийм. Хол болчлоо тийм. Тэгэхээр тэр бол цаана 1000 хэдэн мянган хүн барилдаж ш. Улсын баяр наадамд бол үндсэндээ 30-аас 40 мянган бүх барилддаг. Тэр юу хожих юм бэ гэхээр байнгын бэлтгэлтэй хэсгийг бас 30 40 гэж үзэж болохгүй шүү дээ. Байнгын бэлтгэлтэй хэсэг бол одоо нэг 1000 орчим ч юм уу ийм л бүх ба шүү дээ. Ерөөсөө Монгол өхөр барилдсан хүн юу хожих юм бэ гэхээр амьдрал бэлтгэж хатуужил дэвжээтэй, жудаг чанартай. Тэгээд альваад одоо бүх ухаан гэдэг бол маш өөр юм байт юм л. Альваад хандах хандлага энэ төр бол их өөр. Ийм л юм бэлтгэж байгаа. Тэгээд бол бид нар одоо их тодорхой хэлж байгаа шүү дээ. Та нар бол одоо 35 хүртэл барилдана. Энэ үнэн. Тэрнээс дээш өндөр амжилт гарах ямар ч боломж байхгүй. Бүхийн бэлтгэлжилт энэ хөгжил бол. Тийм учраас амьдрал хаваана. Чи 35 хүрээд бүхэд байлахад цаашаа яаж амьдрах вэ гэдгийг ингэж хавааж өөрийн одоо тийм менежмент зохицуулалт хийсэн байх хэрэгтэй гэдгийг бол залуучууд бид нар маш их номлож байгаа. Тэгэхээр тэр нөгөө түрүүний тэр допингийн асуудал үү шүү дээ. Энийг одоо заримдаа ингээл та хэдийгээ хэрэлдээд эхлэхээр
боловчул болдгоо болов гэж боддөг юм л да. Энд чи одоо нэгэнтээ олимпиад орж байгаа биш тийм ээ. Тийм болохоор нэгээ ингээл одоо нэг эрүүл мэндэ бодоод палисын чилээсэн уусныхын төлөө гэмт хэрэгтэй шиг ингэж үзээд байгаа хэрэг байдаг юм болов. Энэ талаар та ер нь юу гэж боддөг вэ? Нэгдүгээр, хоёрдугаар гэвэл бөхчүүдэд нийгмийн даатгал төлж болдгоо юм уу? Бүхийн холбоо маань одоо хүчтэй байна. Тэр хүмүүс одоо байдгаа зориулаад бүхэд зүтгэж байна. За, допингийг бол хорт дэмийн бодис, хорт дэмийн бүтээгдэхүүн гэж. Тэгэхээр одоо допингийг хэрэглүүлэхгүй байвал яасан бэ гэдгийг нь байна шүү дээ. Чи одоо энэ гарцсан хүүхдэд хортой усуугаар өгччихвэл яасан бэ л гэсэн үг. Тийм уугаагаар биш нэг бөхчүүд нь одоо бэртэл авчхаараа тэрийг дор бүрнээ эмчлээд явж болдог юм. Тэр чинь эрүүл мэндийн шинжилгээ хоноор бас. Тэр чинь энэ дөрмөнд байж юм л тахаа. Одоо жишээлх юм бол зайлшгүй жишээлх юм бол нандарлон гэдэг байдсыг хэлэрдээ. Манайхнаас тэр маш бүдүүлэг хэрэглэгээ гэж нэлээд дэлхийд дахинд авч үзвэл айлч лабораторид илэрх одоо энэ допинг гэж бол маш их гөгжсөн юм л л. Тэр бол маш бүдүүлэг хэрэглэгээ гэж нэлээд мэддэг болсон. За. Тэр нандарлон гэдэг зүйлийг одоо хэрэглээдгээр яад юм гэхээр нөгөө хүнд нэг булчингийн ширхгийг томруулд юм ингээл ингэдэм байл. Тэгэхээр нөгөө зоологч сүулдэ нөгөө бэлгийн гормоныг орлчт юм. Тэгэхээр бэлгийн гормон ялгархгүй болоод ирэхээр нөгөө өөр удам устд юм байл. Тэгэхээр энэ утгаараа бол эрүүл мэндийн хувьд хамгаалж нэг. Хоёрдугаарт бол жишээлбэл ямар нэгэн бодис хэрэглэснээс хамаарад допинг гарчиж байгаа гэсэн юм ойлголт байна шүү дээ. Тэгэхээр тэрнийг энэ журманд энэ допинг хэсэг журманд зүйлчилсэн байна. Жишээлх юм бол тэр нандарлоныг бол тураалтай хүн хийж юм байл л дэмжилгээний. Тэгэхээр одоо хондоо гэмтэл авсан бүх юм уу? Ямар нэгэн одоо мэдхгүй допингийн эсрэг допингийн төрлийн бодис гэдэг чинь жил болгон гаргаад ингээд жагсаага сонигоор дамжуулаад өгчөж байгаа шүү дээ хөгжүүд. Тэгэхээр тэрэнд байгаа бодисыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарч болно. Тэгвэл тэр допингийн эсрэг дүүд оч бүртгүүлээд эмчилгээний зөвлөгөөний шийдвэр гаргуулад ийм доо зурх хэрэглэх гэдгийг ингээд урьдчилаад тогтооцсон байхад тэр илэрхэд бол допинг гэж үздэг байхгүй. Ингээд бүх талаас нь сайн зохицуулттай шүү дээ. Түүнээс л допинг гарцны дараа ингэсэн гэдэг юм. Одоо ухаандаа гээд ярихаар нэг дөрмийн бос болчиход байхгүй да. Түүнээс бол яг одоо ухаандаа нэг хүнийг гүтгэх гээл юм уу, нэг хүний мууг үзэх гээл байна гэж бодж болохгүй шүү дээ. Ягаад гэвэл би ч өөр эцэг хүн, би ч бүх дүүтэй хүн, би ч бүх хүүтэй хүн. Миний бүх гэр бүлтэй хүн, миний өчнөө олон салбар барилдаж байна. Миний муу юм нэгэнд нь очиод өртөн шүү дээ. Би муу юм хийж байгаа. Тэгэхээр би бол одоо хайрлаж байгаа юм л. Одоо ингээ барилдаж байгаа хүүхдүүд ба шүү дээ. Бүгд миний хүү болсон байна л. Би бүхэн холбоог анх байгуулж би тэдний хүү байсан байхгүй. Энэ аваргуудын хүү байсан байхгүй. Зөв ардын цэрэг мөнгө тэдний хүү. Миний хүү гэдэг байсан чинь. Одоо би хүү. Одоо өсгөөл ч гэсэн миний хүү гэж болохоор нас нэг юм байгаа шүү дээ. Хамгийн одоо ахмад байгаа өндөрцөлт. Тэгэхээр тийм утгаар бол тэрийг ерөөсөө одоо манайхан бол Монгол бүх юм чи хэрэглэхгүй байж хамаагүй гэдгийг би одоо ойлгуулахын тулд хэлж байна. Хүүхдэд хортой юм өгчөд яад юм бэ гэсэл ойлголцчихэл тэгж л хүлээж авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол угаасаа энэ Монгол өгч нь ингээд алдар цолны төлөө өрсөлдөн шүү дээ өөрөө. Тэгээ өрсөлдөн шудраг байх гэдэг чинь хүн төрлөختний зарчим байхгүй да. Тийм учраас цаашдаа бол үгүй дэлхийд л шалгана үз Монгол өгч шалгахгүй дор та хэрэглэгүүл энэ хинэн үхэн үү хамаагүй юугаан хэрэглэнэ. Яг өндөр дозоор хэрэглүүлдэг чи ийм зүйл гэж байна шүү дээ. Мах ингээд тасарсан байхад өөрөө мэдэхгүй гэж. Яс уурсан байхад мэдэхгүй. Тэр өндөр дозоор хэрэглэдэг нэг төрөл нь бол энд нөгөө эндээс очдог мэдээллийг тасалчдаг байхгүй. Тэгэхээр чинь амжилтын төлөө явж байгаа хүн чинь нөгөөхдөө хүрэхийн тулд бол хатааж өтөө байна. Янз бүр юм байна. Тийм газар дараа тэмцээн дээр нас болсон тохиолдол олон биш үү? Дэлхийд одоо энэ жудо модогийн энэ мэрэгжлийн улсууд бол бүгд мэднэ шүү дээ. Тэгэхээр тэрийг бол үзэхгүй байх ямар ч тий. Сумын азар авраг нөгөө бүхийн холбооны ажлыг шүүмжлээд яж хат хэлжсэн л да. Өдний жилд нэг эрүүл мэндийн яамтай ярьж байгаад ч юм уу те нэг эмнэлэгт одоо банк шинжилгээ хийдэг хяналтанд байлгаад ингэж холбоод өгч болоогүй мүү гэж ярьжсэн та бараг сонссон байна. Одоо тэр чинь бол одоо хийцэл зүйл шүү. Хийцэн үү? Одоо би ингээд оргилмаа би хүсмээр байна. Энэ Монгол бүхийн 40 шин зүйл гэж байна л да. Ингээд энэ ямд орж өөрөө реклам чинь гэдэг зарим нь тайлбарлаад байгаа. Нөгөө хүмүүс. Зарим нь бол шимтэн уншиж байгаа энэ Монгол хөхөд. Тэгээ энэ дээр ухаанд одоо тэр яриад байгаа юмнууд бүгдийг бичсэн байхгүй. Жишээлбэл өнөөдөр бүхийн одоо эрүүл мэнд яаж хамгаалагдсан байгаа юм гэхээр бүх хүүхдүүд даатгалд хамаарагдсан шүү дээ. Эрүүл мэндийн.
тий одоо гинти ослын даатгалд хамаарахгүй. Хоёрдугаар бүх хүүхэд бол биеийн тамир ресурсны диспансер үйлчилж байгаа шүү дээ. Бүхийн өөрийн эмч бүр юм шеф болсон байнг очиод үзүүлдэг эмнэлгүй. Тийм эмнэлэг гэдэг биеийн тамирын диспансер гэдэг одоо бүхий чинь илгийг бол одоо тэр хүн чинь иргэний хавьд шүү дээ. Жишээлбэл яг бүхийн одоо гэмтлийн хавьд ингээд үзүүлдэг тусгай манай зохион байгуулалт байж шүү дээ биеийн тамирын хорооны. Одоо миний гүйлэхэд одоо ингээд хуруугаар нь бүгд мултарцаа баг өдөр болгонд энэ дээр эмчлүүлэл үзүүлэл байж шүү дээ. Одоо тэгэхээр энэ хийцэн бэлдэц одоо 40 юмыг уншааг учраас л яриад байгаа юм л. Энэ 40-ыг юу гэж хэлээд байгаа юм гэхээр Монгол хөхд 90 онд байгаагүй л 40 юм хийцэн байхгүй бид нар. Тэгэхээр одоо ард түмэн зүгээр ярина штэ зүгээр санаатай хүн бол үнэхээр Монгол хөх хөгжижээ, үнэхээр өөр болжээ гэдэг чинь нүдэнд харагдаад байгаа зүйл штэ. Тэгэхээр энийг уншааг болохоор ч хамаагүй юм яа. Одоо манай залуучууд одоо тэр би сая асуусан нийгмийн даатгалд хамруулах талаар болох уу? Нийгмийн даатгалд хамарна гэдэг чинь одоо цалин өгч байгаа газар хамаарна штэ. Бид нар бол улсын өмнө ямар үүрэг хүлээдэг юм бай өгнө. Байнасаа бол 5% татвар авч улсад тушаад. Нийгмийн даатгал гэдэг чинь тухайн хүн өөрөөс олж байгаа орлогоос төлж дараа нь пенсэнд гарахаараа мөнгө авах гэж байгаа арга шүү дээ. Харин би энэ бүхэд нөгөө олон жил болж байгаа залуучуудаа бодоол энэ л да. Одоо ингээд бүхэд олон жилээ зориуллаа дараа нь ажил олдооч өгөөч сургууль соёлооч зарим нь орхиод зарим нь бүр сургууль суралгүйгээр дөнгөж 10 жил төгссөн хүмүүс ч бас байралдаад хэлгэлд байх л да. Тэд нар маань цаашаа яах вэ? Нийгмийн амьдрал, нийгмийн баталгааны яах вэ гэдэг талаар таныг ер нь юу бодож байгаа вэ? Тэд нарыг бол одоо яг үннийг хэлэхэд бол тэр чинь өөрснөө хүмүүс шүү дээ. Өөрснөө хүмүүс учраас бол мал шиг ямар тууга оруулсан биш. Би энд яагаад ингэж одоо сайхан барилдаг аймгийн арслан бол тэр энэ 15 жил барилдах хугацаанд хинээс ч илүү нэр хүнд жишээл ямар ч компани захирал дээр яваад очиход чивтер очихоос илүү тэнд хандах тийм нэр хүндийг Монгол өгч байгаа өөрт. Тэр утгаараа бол өөртөө маш их капитал бий болгочихж байгаа байхгүй бүх хүн чинь. Тэгээ жудагтай сайхан явал. Одоо хүмүүс жудагтай жудаггүйг нь ялгаж харьцдаг болсон байлээ. Тэр ч зөв. Тэгээ өөрөө бол ухаандаа тэр амьдрал сайн бэлтгэгдэж өгч байгаа. Жишээлбэл бүх хүн яад юм. Бүх хүн унлаа тийм үү? Би ерөөсөө одоо хинтэж байдгийн барилдаа тэр хүнд маш дургу байлаа. Тэгээ барилдаад унлаа. Би яг Монгол бүхий ёсоор тэр хүний доогуур нь бүхийгээл дахимаагүй л явж. Тэг юу бол нэг ялагдаж сурахдаг байхгүй. Тэг бид нарт амьдралд борч чадахгүй юм тэр шүү дээ. Бар улс төрийн хүчний чадахгүй юм тэр шүү дээ. Ялж ялагдаж. Монгол хөгжөөрөөсөө монголчуудын эр хүнээ бэлдэжээс арга Чингис хаан. Тэгэхээр бид нар бол одоо маш том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Одоо би сүүлд нь хүсье гэж бодож байна. Жишээлбэл Монгол хөх гэдгийг их мөрөн дундуур эрэгтэй хүүхд болгоныг гатлуулж гаргая одоо. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхд болгоныг барилдуулдаг тийм системийг улс орондоо тогтоож байгаа шүү дээ. Би одоо тэрийг ерөнхий боловсролын сургуульд заая гэсэн үг тийм ээ. Заах уу тэр бүх ерөнхий боловсролын сургуулийг бүхийн дэвсгэр хэвс зодог шуудаг гарын авлагтай болгож байгаа нутгийн салхи хөтөлбөр гэж. Тэрийг бид нар 13 онд багтаад дуусгаад ханаас их болж хөтөлбөр. Бүхий холбоо ч нэг 40 юм гэсэн гэдгийг л одоо ингээд чиний асуух болгонд би одоо эндээс уншаад байна. Харин одоо би тэгэл бас асуугаад бай. Та сайн нэг Монгол бүхий нэр хүнд гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Бүхий одоо нэр нүр гэж байдаг бөхөө дээдэлдэг хүмүүс байна тийм ээ. Тэгэхээр тэрнээс сая тэр Генсийн номонд бичигдээр ингээд 10,000 бүх маань барилдлаа л да. Нэг бодлоо их сайхан юм уу монголчин ямар ч олон бүхтэй ингээд нөгөө талаасаа гэвэл одоо Генсийн ном гэдэг маань өөрөө юу вэ гэдэг нь өөрөө бас их сонио асуудал юм л да тийм ээ. Тэнд ч одоо хамгийн янз бүрийн юмар шалгарсан сайхан муухай янз бүрийн юмар шалгарсан энэ гаж үзэгдэл талаас нь харуулсан юм шүү. Үгүй юу? Генсийн ном бол гаж үзэгдэл бичдэг. Тэгдэж хамгийн ухтэлтэй хамгийн том хамартай ч гэдэг юм уу сонин. Тэгвэл ахонда хамгийн хурдан эсдэг шоу бол гаж үзэгдэл. Хамгийн одоо удаан аман дараа цэцэг зууц тогтдог бол гаж үзэгдэл. Янз бүрийн л тэгэхээр ч найз дэвлэхгүй тэр чи яг хөө гаж юм орж исэн байна. Тэгээс тэрнээс татгалзаж байгаа гэж байгаа. Дэлхийд тогтоосон дээд амжилтын ном байхгүй дээ. Хамгийн урт хамар гэдэг чинь бол дэлхийд тогтоосон хамгийн урт хамар л биз дээ. Тэгэд энэ Генсээс өмнө манайхаас бол Генсийн өөрийн санаачлагаар нэг зүйл бүрдэгдсэн. Нэг зүйл бүрдэгдсэн юм байлаа. Тэр нь нөгөө цэцэг зоогоод нугардаг шүү дээ. Манайхан цэцгэн дээр ингээд гармаараа тавиад нугардаг. Тэрэнд Генсийн төлөөлөгч англи төлөөлөл нугарч байгаа хүүхдийг хараад цаг хараад тэгээд тэр Генсийн байгууллага өөрийнх нь санаачлагаар бүрдэгдсэн юм байлаа. Цэцгэн дээр хамгийн одоо удаан тогтсон, амаараа хамгийн удаан нугарсан гэж бүрдэгдсэн юм байлаа. Тэр сайхан байхгүй. Бидний хийж сайжруул Монгол өөрийнх нь газар нутаг дээр өөрийнх нь санаачлагаар
генээс танхуудаа бүртгүүлж. Энэ тэгээд ямар үр дүн авцрав? Энэ одоо Монгол бүхийн хөгжилд Монгол бүхийн сурталчилгаанд бол маш том зүйл авчирлаа. Генесийн номонд бичигдэн байна уу тэр хамаагүй шүү дээ. Жишээлбэл энд бид нар бичсэлтэй. Монгол улсын 325 сум босод хот суурин газраас 6000 гаруй бүх цугларч хөх тэнгэрт хураа уухай хөргөв. Энэ бол тэнгэр язгуурт монголчуудын тухай шин дахилга болов. Жишээлбэл асуудлыг сайнаар хардаг хүнд бол асуудлыг чинь сайнаар муугаар хоёр харна шүү дээ. Чивтэр ингээд сууж их сайнаар харахгүй чивтэр царайлах харагдана. Муугаар харахгүй амар муу харагдана. Тэр шиг жишээлх юм бол тэр стажонд ингээд стажоны 6000 мөгч нэг хагсын яг ингээд дүүрэн сууж байгаа. Тэгээд микрофоноор одоо манай одоо ажилтан ган төрөг гэдэг залуу зүгээр л за уухалаараа 6000 бүх уухалж байгаа. За одоо ингээд хураалаараа 6000 бүх хураа. Тэгэхэд үзэл суусан бүх хүн өөлсөн. Бүх хүн гэж хэлэх байвал үзэл суусан хүмүүстэр дотор нь одоо энд байдаг сэтгэлдлүүд байдаггүй дотор нь зогсож байгаа нөгөө улсын алдар цолтой хөгжүүлж одоо эрхэм баяр аслагаас өсвөл дотор огссон гэж ингэж ярьж шүү дээ. Угаасаа хэрэг бид нар яагаад одоо тэр мандтугай энэ мандтугай гэж лоозон гэлдэг юм бэ? Тэр сайн яваараа миний хүү яагаад сайн яваараа гэдэг юм бэ? Яагаад хүн муу яваараа гэж хүнийг уншдаггүй юм бэ? Үнсдэггүй юм бэ? Аав ээж минь миний ээж урт наслаасаа гэж боддог болохоос миний ээж тургуухээсээ гэж яагаад хэлдэг юм бэ гэхээр тэр үг чинь өөрөө энергитэй тэр чинь өөрөө ямар нэгэн одоо учир утгатай байдаг юм байна л. Тэгэхээр жишээлбэл яагаад цайныхын дээжийг өргөөд тэр мандтугай гэж ашигладаг гэдэг шиг 6000 шилдэгээр суучаад хураа уухай ашиглахад энэ хүний хиймэр Монголын хиймэр энэ тэнгэрийн баяр баясгалан манай данзан бичээд байгаа шүү дээ. Баяр наадмаар бороо ордог нь оюун мандал гэдэг юм байна гэдэг. Тэг тиймээс хүртэл яаш тэ. Тэгтэл одоо жишээл би чамд маш энгийн энэний ач холбогдлыг хэлэхгүй монголчууд яаж хүлээж авсныг хоёр эмэгтэй сэтгэл энд орсон байна. За. Нэг нь нөгөөдөө нэг эмэгтэй нь бол ингэж ярьсан гоо Монголын сайхан эрчүүдийг чинь гадаадад хараар ажиллахыг гараа явуулсан гэд байсан чинь Монголдон байгаа юм байна шүү дээ. Тэр 6000 бүхийг хараа ярьж байна. Нэг эмэгтэй нөгөөд хэлсэн байна. Чи хань бүлгүй хүн тэрийг очиж үзээ. Тэр Монголын шилдэг 6000 эрчүүд дотор чиний хань байж магадгүй шүү дээ. Монголчууд ингэж хүлээж авсан сайнаар яриад. Тэгээд энийг одоо бид нар ингэж өмсөн. Монголын 6000 гаруй бүх нэг дор цуглан барилдсан Монгол улс хичнээн олон бүхтэйгээ. Тэр олон бүхэн барилдуулж чаддгаа Монголын бүхчүүд ив найртай нэгдмэл зохион байгуулалтайгаа харуулв. Энэ бол шин түүх болов гэж. 6000 мөх байсан. 6000 шүү 10 биш. Тэгэл нөгөө уншаагүй нөгөө 10 юм уу 6 юм уу ингээл ярихаар хэцүү байна да. Тэгээд ард нь бол ингээд хүмүүсийн сэтгэл ингээ яасан энийг бид нар бол 35000 төгрөгийн ном өөрөө ирдэг. Энийг бүх сургууль номын санд бүх одоо хүмүүст одоо бүх Монголын нутаг дэвсгэр дээр тараан байрлуулж өгөөч гэж бид нар аймагуудад хүсэж байгаа. 100 ном аваад аймагтаа байгаа бүх номын сангууд өгөөч энэ барилдаанд барилдсан бүхчүүдийг энэгээр шагнаач. Энэ ном өнөөдөр бол ухаандаа нэг ийм одоо энэ ном нь хүртэл өөрөн генсийн дэд амжилт шүү дээ. Манай Монголд энэ 7000 орчим хүний зураг багтаас ном гарааг баг өмнө нь. Тэгээ энэ бол ухаандаа 10 жилийн дараа 20 жилийн дараа энд одоо ингээд жишээлбэл энэ жим юм шүү дээ. Энэ ном яаж эхэлж ийм вөхөр хамгийн дээр бичигдсэн бөхөөс эхэлнэ шүү дээ. Хамгийн нэгдүгээр нөгөө бүхэн ерөнхий гэдэг чинь энэ Бат Эрдэнэ гэж юм л да. Баднааны бүгийн Бат Эрдэнэ Дархан авраг Хэнтэй аймаг өмнө дэлгэрсэн авраг дээд сургууль бүртгэлийн номер 0001 гэж. Энэнтэй бол Баттөмрийн лаг сурын залуу бүртгэлийн дугаар нь бол 3086 Дундгов аймаг Цагаан дэлгэр Баянзүрх зохицол сургуулийн сурагч. Одоо энэ хүн бол одоо өнөөдөр энэ хүүд бол нэг онц биш байгаа л. Одоо хүмүүс юугаараа бахархдаг юм гэхээр би ангийнхаа авраг байлаа барилдаж гэдгээр их бахархдаг шүү дээ. Жишээлбэл надтай цуг ажиллаж ирсэн нөхөр улсын хурлын гишүүн Лүндэ Жанцсан бол их сургуулийн одоо тэнхимийн авраг шалгаруулахад би бол энэ бүхий холбооны нямд орж унгаасан хүн шүү дээ гэж маш олон хүнд ярьж бахархдаг хүн шүү дээ. Тэгэхээр тэр Монгол хүний цуснд хожимоо нэг юм үүсдэг юм байл. Тэгэхээр энэ хүү бол одоо 30 жилийн дараа энэ номыг бариад бишгэхүү гэл ингээл явж байгаа. Энийг ач холбогдол биш хөө. Энийг одоо хонда сургуулийн одоо 5 дугаар ингэ сурч байгаа хүүхдүүд үзээд би ингээд бүх болоод эдгээр шиг ингэж номонд орж үзэх юмсан гэсэн хүсэл төрөх үү гэл. Ингээд үзвэл тэр генст одоо генсийн номонд энэ бичигдэн огт хамаагүй. Монгол улс бол өнөөдөр бүх нь ийм зэгцтэй болсон байх шүү гэдгийг л харуулж байгаа. За Монголын бүх гэдэг бол үнэхээр агуу юм гэдгийг харуулж байгаа монголчуудын маш их агшиж байгаа ийм л зүйлтэй. Тэгэхээр
Бүхийг маань одоо нийтийн баяр цэнгээ гэхүү одоо спорт гэхүү, соёл урлаг уламжлал гэхүү гэдэг одоо бас соёл спортын яамд байх уу гэгчлэн одоо бас нэг сонирхолтой яриа явдаг л да. Эрүүл мэндийн яамд байх нь бурууч гэх юм уу? Энэ талаар ямар ч яамд бол харьяалагдах. Тэр бол асуудал биш юм л да. Угаасаа Монгол бүх бол спортоос дээгүр зэрэглэлийн зүйлээ гэж нэг залуу үг хэлсэн. Тэрийг бол би маш сайн бодсон байна. Маш мундаг үг хэллээ гэж хойшоод. Спортоос дээгүр юм битээ маа. Жишээлбэл спорт гэдэг чинь бол өрсөлдөөн гэж хэлж байгаа. Тэгэхээр Монгол хөхөд өрсөлдөөн байна нөхөр байна спорт. Тийм ээ? Урлаг байна нөхөр байна. Ганц Монгол хөхөд сумаа хөхөд урлаг байна нөхөр байдаг байдаг байхгүй дээ. Тэгэхээр тэр чинь заавал одоо ингээд одоо чихийн нэг салгаад нүдийн нэг салгаад байгаа юм байна. Монгол хөхөд урлаг мөн байна, спорт мөн байна. Спортоос дээгүр зүйл гэдэг нь юу юм бэ гэхээр ёс суртахууныг маш хадгалж байгаа. Жишээлбэл ингэж байна. Аврагтай залуу хөх барилдсан шүү дээ. Тэгэхээр тэр залуу ингээд толгойр ингээ гараараа дүүсгэх юм бол зэрэгтэл шууд чи болооч надад аврагын толгойд хүрэх загнаа. Зэрэгтэл хүмүүжүүлдэг юм. Загнаа. Тэр хэдэн үеэрээ тэр авраг гэдэг хүний хүндлээд тэр нөгөө өрсөлдөө явагдчих тэр авраг гэдэг хүний хүндэлжэл явах нь шүү дээ. Тэгтэл одоо өөр спортод тийм байдгүй л гэж би ойлгодог шүү дээ. Өөний дэлхийн авраг байна. Энийг хүндлээд нүүрэнд нь хүрхэн баяхгүй одоо сумаамч бол ингээд алгадаал явдаг үстэй. Тэгэхээр тэр спортоос дээгүр зүйл. Тийм учраас энэ спорт уралгуу гэдэг юм байна. Угаасаа Монгол үг гэдэг юм юу юм бэ гэдгийг ойлгочвол тэрийг л хөгжүүлэх гэж байгаа шүү дээ. Тэгээ чи жоохон юу асуух гэж байгаа зүгээр над санаанд орж байгаа зүйл Монгол бүх гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Юу вэ гэдгийг. Зүгээр энэ барилтаа юм уу юу? Жишээл би одоо хэлж өгч болж байна да чиний асуулт. Таны харуул юу вэ? Монгол бүх гэдэг бол 5 элементээс бүрддэг ойлголт байхгүй юу? Энийг Монголын үндэсний бүх холбоо бүх судлалын одоо хүрээнд тодорхойлсон. Монгол бүх гэхээр бид нар бол барилтаа бүхийг юм уу нэг юм л ойлгочихж байгаа. Тэр барилтаа хоёр. Тэгэхээр Монгол бүх бол ганц тэр. Монгол бол 5 элемент. Нэгдүгээр нь барилтаа. Энэ барилтаа гэдгийг бол ганц Монгол зохиосон биш. Монголчуудын зохиосныг Монгол үндэсний бүхний барилтаа гэдэг одоо бидний үздэг барилтаа байна шүү дээ. Японочууд бол сумаа бүх гэдэг юм зохиосон байна шүү дээ. Солонгосчууд бол сирийн бүх гэдэг юм зохиосон байна шүү дээ. Ингээд улс үндэстэн болгон өөрийнх нь тэр хэв ясан тохирсон барилтааг зохиосон байна. За энэ барилтаа байж яхаараа яаж амилах вөхөр бүх энэгээр барилтдаг хүн байж амилна шүү дээ. Гэхдээ хоёр дахь элемент бүх барилтаа бүх хоёр байл энэ хоёрыг яаж барилдуулах юм бэхээр дөрөм журам заашгүй байхгүй. Чи унсан гэж юу гинэ үзхий. Сумад бол хөлийн үзүүр тэрнээс гарсны яах юм бэ? Монголд бол их үе толгой өвдөг дохой газарт хүрэхийг унсан гэх юм. Энэ гурав байлаа гэхэд бүгчин гарч ирээд өөрөө малгайгаа энэ дээр тавиад юм ингээд нэг явж болохгүй. Тэгэхээр жай гэдэг юм баг зохион байгуулалт удирддаг одоо бүхий холбоо шиг одоогийн бүхий холбооны жай гэдэг юм баг шиг ийм элемент зайлшгүй байж иж спорт өөрөө хамгийн том юм нь бол үзэгч. Үзэгчгүй бол Монгол бүхий өргөн дотор хоёр авраг орж ирээд ноцолдоод авахыг бүхэхгүй. Тэр хоёр бэлтгэл хийж ин гэж ойлгож байна. Тэгэхээр үзэгч гэдэг чинь санхүүжүүлдэг халуун уур амьсгалыг бий болгодог. Тэгэхээр энийг одоо ингэж мэдэрх нь бол бүх хөгжижүүхээр энэ 5 дараа ярина. Хоёрдугаарт нь бүхийн асуудлыг ярихдаа энд 3 субъект байгаа. Бүх жай гэдэг юм баг зохион байгуулагчдын хэсэг ард юм. Эднэрийн төлөөлөгч орж иж ярина ухаас дам бүхчүүд бүхийг яахыг мэднэ гэж болохгүй. Англи хөл өмгийн дөрмийг хөл өмгийн нэгч тамирч орохгүй гэхээр английн зүгээр судлаач зохиож иж хүн тоглуулдаг. Тэрэн шиг Монгол өгчин тийм байхгүй. Тэгэхээр манайд нэг жаахан буруу ойлголт. Бүхийг бүгдүүд мэднэ. Сая таныг бүхийн төрлүүд ярьсан чинь асуумар санагдсан нэг юм байлаад нөх. Хасуу барилдаан гэдээсэн шүү дээ тийм ээ. Даваа болгоноор нүнэлдэг. Энийг бас одоо таныг нөхчөнд арсан гэж яриад байдаг л да. Одоо засвал одоо энэ шахаж хавцсан ажилгүй болгосон ч гэдэг юм уу. Та ер нь энэ барилдааны талаар юу гэж боддог вэ? Даваа болгондоо барилдаантайгаар юу шагналтайгаар яагаад гэсэн юм? Даваа болгондоо шагналтай. Тэр мэд тийм биш үү? Хасуу барилдаан гэдэг чинь юу юм гэхээр ингээд цагирган дотор оруулаад түлхэж гаргадаг тийм барилдааныг тийм сомоо шиг ингээд тийм барилдааныг тэгээд явуулсан л да. Тэгэхээр энэ одоо юм шүү оргилмаа. Энэ Монгол үхийг өөрчлөх ингээл оролдлогууд хийгдэл байгаа хүмүүс юм. Жохон өөрчлөлт кураштай. Тийм одоо тэр асуу барилдаан одоо энэ одоо дарааны явуулчулааны барилдаанууд ингээд одоо энэ олон улсын барилдаан гэж жинтэй болох гээд оролдож шүү дээ. Тэгэхээр бид нар энэ донд бол нэг л зүйлийг баримтлах хэрэгтэй л дээ. Монгол бүх гэж бусад барилдаанаас юугаараа ялгаатай байх юм бэ гэдгийг тодорхойлж авах хэрэгтэй. Тэгээ энийг Монголын үндэсний бүх холбоо бүх судлалын төв дээр бас тогтоосон байхгүй. Жишээлбэл 5 аксиом байна. Аксиом гэдэг чинь бол зүгээр үнэнгээд үзчиххийг ойлголт байхгүй. Жишээлбэл
Чи энэ номонд бол 3 аксиом байна. Миний энэ номонд. Тэр юу гэхээр жаргал гэж юу вэ? Жаргал гэж бол амар амгалан баяр баясгаланд хүний сэтгэл амар амгалан баяр баясгалантай байхыг жаргал гэнэ. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь жаргахын тулд амьдралын тодорхой асуудлуудыг зөв ойлгож иж хүн жаргана. Буруу ойлгуулж жаргахгүй шүү дээ. Тэрэн шиг 5 аксиом байна. Нэгдүгээрт нь Монгол үхийн барилдаан унаж хайснаар дууссан. Тэр нь дэлхийн бусад барилдаанаас ялгаж байгаа байхгүй юу? Тэгтэл чи одоо ингээд ийм оовсх шиг юм дотор оруулаад төвлөж гаргахаар ялалт өгдөг бол Монгол бүхийн өмсгөлтэй сумаа бүх болчих байхгүй юу? За бас одоо манай нэг авраг одоо ингээд сууж ягаад нэг хэдэн цагаан тогтой хэд улаан тогтой хүн сууж ягаад тэгээ нэг хоёр бүхингээ барилж яхад нь хугацаанд дуусахгүй туг өргөө шийдчих. Энийг бол хантайгаар ялна гэдэг. Жуудаа сан бод. Тэгэх юм бол нөгөө Монгол бүхний жуудаа сан болчих. Тэгэхээр Монголын үндэсний бүх холбоо энэ мэд оролдлогоудаас Монгол бүхийг аварч үлдэхийн тулд 5 аксиом гэдгийг дэвшүүлсэн. Унаж хайснаар дууссан. Цол олгох босго даваа 5-ын даваа байна. Энд айгүй бол яг бүхчүүд өөрснөө дөрвөн батлах юм бол 3-ын даваанаас цол олгодог болёо гэдээ ингээд эхэлж магадгүй шүү дээ. Өөртөө амар халбарыг бодоод. Тэгэхээр тэр чинь бол ард түмний хүсэл зориг олон жилээр дэрсэн 5-ын даваанаас. 4-дугаарт нь бол Монгол бүхэд амлах оноох 2 аргыг хэрэгэлдэг байна гэсэн аксиом. Тэрийг л алдаж болохгүй гэсэн үг байхгүй. Одоо энэ бүхэд найр аван шинжилгээ хийхэд бол хүмүүс юу ярьдаг гэхээр бүгдийг оноолтоор барилдуулчих. Эсвэл бүгдийг нь бол суглаагаар барилдуулчих гэдэг байхгүй. Тэгтэл дэлхийн аль ч бүхэд байдгүй юм тэр амлалт байхгүй. Амлалт гэдэг чинь юу юм бэхээр би одоо энэ 20-30 бүх байж би энэтэй барилдана гэж том цолтой хөөрөө олж авсан. Тэрийг бол ямар нэг улс төр хийж олж аваагүй байхгүй. Тэр өөрөө барилдаа 7 даваа заам болсон. Тэгээд тэр эрхийн хандагаа би энийг барилдана гэдэг. Тэр нь ямар учиртай юм гэхээр энэ өсөх ирээдүйтэй хүүхдээ би энийг одоо харж байгаа хүн дэнжчих гэсэн эрх олгоно. Хоёрдугаарт нь энэ болоогүй ээжиж, энэ залуу болоогүй ээжиж Монгол өхөд их ёс чудаггүй загнаад энийг би ашраяа гэд 3-ын даваа хийдэг. Ийм боломжийг олгож өгсөн учраас тэр бол Монгол өхөл шийтгэл нөөртэй байдаг систем байхгүй. За 4-дүгээрт нь бол ухаандаа 3 эрхчлөөтэй байдаг. Монгол орон зай, цаг хугацаа, барьцны. Тэр өөрөө олж яадаг. Орон зай хатуу хязгаарлагддаг. Тэгэхээр тэрийг бол Монгол бүхийн дүр төрхийг эвдэхгүйгээр аль нэгийг юм уу хоёрыг хязгаарлалт болно. Тэгээ юу хязгаарлалт гэхээр бид нар барилтын хугацаатай болгосон шүү дээ. Чи 90 онд хугацаагүй 4 цаг барилтыг энэ төр байлаа шүү дээ. Ийм одоо 5 аксиом гэдэг юм л мөрдөд. Тэгээ тэр хүрээнд л багтахгүй юм хийж болохгүй. Та нар бол шинжил өөрчлөлт хий. Тэгвэл тэр хүрээнд багтахгүй юм гадуур хийж болохгүй шүү. Сумаа ухуулчихж болохгүй. Тэгээд нөгөөдөл чи одоо хийхээр юм бүтэхгүй болохоор нэг муул бол хойцгаараа бахаа гэдэг юм эсвэл нэг жихэж болдог нэг газар ба шүү дээ. Тэр нь бүхий олоо болчиход байхгүй. Бид нар зүгээр хов хоосондор 500 төгрөг нийлүүлэл менежмент хийгээл бүхий албаг юм болгосон. Тэгвэл одоо үнэхээр хүн шүтгэхэр юм байгаа бол шүүмжил дөртгөргүй юм хийгээл гаргаад ирэх байхгүй дээ. Одоо жишээл Монгол турхтны барилдаан гал хийж юм. Жинтэй болгосон байлаа. Жишээлбэл тэрэнд намайг оролцохгүй байх гэж хүмүүс шүүмжилж ийл. Би Монгол бүхийг унган дөрхөөр нь хадгалах зорилго бүхий холбоонд энэ дөрмөөр ажиллаж байгаа хүн учраас би Монгол бүхийг дундуур унаагаа жинтэй болгож байгаа. Дээр нь бол бүгдийг оноолтоор барилдуулж ийм зүйл би очиж оролцож болохгүй шүү дээ. Тэр бол шал өөр чиглэл. Тэр бол ерөөсөн сайн явна муу явна надаас огт хамаарал байхгүй. Өөрснөө сайн ажиллах хэрэгтэй. Менежмент сайн хийх хэрэгтэй. Тэр нь зүй тогтолтой зүйл бол аяанда бүтэн зүгээр төр зургийн зүйл бол тэр унтарчт юм байлээ шүү дээ. Оргооч өөрөө тийм зохилттой юм байлээ. Одоо Оросууд самбайгаа хөгжүүлээд байгаа шиг одоо ер нь дэлхийн хэмжээний спорт болгох тийм ямар боломж гэдэг юм бэ? Дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлнэ энэ төр гэхлээр ер нь юугаар хэмжих ямар боломж ирээд байгаа юм? Дэлхийн хэмжээнд бүхий гаргана гэдэг бол шууд улс орны эдийн засаг бодлоготой холбоотой. Жишээлбэл одоо Япончууд ч нь бол жуудогоо дэлхийн хэмжээний бүх болгочлоо. Одоо Японы анхны өх юм байна. Одоо сумоогоо болгох гэж байна. Олимпиад оруулах гэж их зүтгэж байна. Тэгж байна. Тэгэхээр яадаг гэхээр жишээлбэл манайхаас энэ улс бөхгөгдсөн орнуудаас бол одоо бүхийг ураад аваачаал ингээл олон улсын тэмцээн хийгээд одоо дэлхийн аварга гэдэг хийж л да. Тэр бүх зардлыг улс ор өөртөө одоо жишээлбэл хэдин одоо тэр $1 ч юм уу тэр тусгаж барьж хийн нөхөс зүгээр нэг төрийн бус байгуулга юм уу эсвэл нэг өөр сая сэтгэл нэг орсон гэдэг хүн гэж асуудал биш. Нэг талаас нөгөө талаас ер нь бол үндэсний хайсвардаг дэлхийн хэмжээний болох үгүй юу гэдэгт санал асуулгаар 2 хуваагддаг. Энийг зөвхөн Монгол брэнд байж гин Монголд л хүн гэрж үздэг байгаа гэж бодохгүй байж дээ. Нэг тал руу жигдсэн нэг хүний ярихаар тэрийг үнэн гэж ойлгоод байж болохгүй. Нэг хэсэг нь бол тэр Африкт зодог шуудагтай
Монгол хөр дэвээ гарч ивэл чамд муухай байх уу гэж ярьдаг. Гоё санагдна үстэй гэж ярьдаг. Тэгээд л аль нь үнэмшилтэй. Би бол Монголын брэнд байгаасаа гэдэгт илүү яадаг. Монголчууд ч өөрөө одоо халуун цустай ардам одоо лавлын сомоо шингэл гадны хүн ирэл баярлалт гадны хүн ирэл ингээл 3 аваргын дараалаад авчих юм бол ард түмнэрээ бол одоо яаж хүлээж авах юм бэ сайн мэдэхгүй зүгээр. Ер нь бол жаахан тийм арай өөр шүү дэлхийн үндэстнүүдээс. Тэгэхээр та манай ярилцах танхимын хойморт зорчилсон 2 дахь одоо бүх байлаа. Анхныхан сумын озрын аварга байсныг та бас тэр нэвтрүүлгийг үзсэн баг. Тэгээд энэ ярилцлагын дараа танд ер нь ямар сэтгэл төрж би бол одоо та хоёрыг бие биенээ мэдээж сайн мэднэ танихгүй гэхин аргагүй. Гэхдээ бол хоорондоо муу гэж бол хэлж бас чадахгүй. Гэхдээ таны ажлыг шүүмжилсэн таны нэрийг олон удаа дурдсан. Тэгэхээр энэ ярилцлаганаас танд ямар сэтгэл төрсөн бэ гэдгийг бас ярилцлагынхаа төгсгөл асууя гэж бодлоо. За би бол одоо 90 онд Монголын үндэсний өхөө олгоо байгуулахад ойр дотн одоо харьцажсэн хүний нэг нь бол Долгор сүрэн заа. Тэгээд тэр бол сайхан ажилчин одоо сайхан жолооч тийм сайхан яг бүхий бүхгүй л байхгүй. Заан байтгаа одоо арслан одоо улсад төрүүлэх хэмжээний улсад одоо төрүүлжсэн аваргыг ид байхад хайжсэн юм сайхан бүх. За нэг одоо түүхэн миний санаанд байдаг нэг юм байдیں۔ Тэр үеэр нэг юм ховчилж яахгүй юу? Дөнгөж одоо байгуулагдаад нэг 5 6 ч юм уу хэдэн цаар болж ирсэн. Тэгсэн Долгор сүрэн заа. Тэр нэг унжсэн машин одоо нэг байгууллагын тодорхойлч юм уу энэ шаардлагатай юм л. Тэгэхээр тим юм хийлгэж авч би машин аав яг зүгээр л өгчээсэн үедээ. Тэгээд ирээд одоо анхны одоо Монголын үндэсний өхөө холбоо тэр одоо бүтээсэн ажил гэх юм одоо шинэ байгууллагын хүн гоё шүү дээ. Нөгөөх нь хүндлээ та би чигээр өгөөч. Тэгвэл манай дарга миний машиныг өгч гинэ гэд. Тэгэж одоо анхныхаа машиныг авчихсан. Тэгээд тэр бол энийг бол одоо би Долгор сүрэн заанд би баярлснаа ярьж байгаа юм л ягаад гэвэл нөгөөхөн байгуулах гэж үзээ шинэ юм хийж байгаа тийм биз дээ. Нэг юм ингээд нэг юм эсгэж явал гоё эсгэж чигчээг бол баяр. Тэгээд ингэжсэн одоо ийм л ойр дотн нэгдүгээр. За хоёрдугаарт нь бол давагдорж аврах гэдэг юм байна. Тэнд бас харамаа пүүжи гэдэг аварга байна. Тэглгүй яах. Тэгэхээр харамаа пүүжи гэдэг аварга бол миний дүүгийн хөгт шүү дээ. Тэгэхээр давагдорж бол төрүүлээд очсон харамаа пүүжи 16 настай хөгт очиход бол тосч авч халамжилсан. За тэгээд тэнд халамжилдаг байх. За очигдор тэгэхээр жишээлбэл дүү аварга боллоо гэж Lexus 570 машин өгч гэж хэлээ л одоо өнөөдөр ирдсэн байгаа юм манай харамаа пүүжи. Тэгээд тэр хүн бол жишээлбэл миний дүү улсын зам давааны мэдэр насанда хөдөр нас барсан. Тэгэхэд давагдорж өөрийн онгоц юм уу хиний онгоц юм одоо тэр машинаар одоо Улаанбаатарт авчрах гэж явтан Японд шууд яриад тийм нисдэг тэргээр одоо Улаанбаатарт авчирсал та. Тэр бол хүний одоо зовлон жаргалдаар жаргал хамаагүй тийм ээ хүний зовлондоор одоо тэгж хандж байгаа одоо давагдорж аврах энэ тэр чинь бол би магтахаас аргагүй. Тэглгүй. За би бол ухаанд гэр бүлтэй ийм холбоотой. За Сумья озер дүүгийн тухайд бол би жаахан шүүмжилтэй хандав. Ягаад гэвэл их мэдээлэлгүй ярьсан. Ер нь бол тэр аваргуудын зөвлөл гэдэг бол 2007 онд тэр сэдвэрч хүнтэр очоод яснаад тэр ирж ирсэн. Тэгээд тэрэнд нь бол хариу өгсөн бичиг маань энэ байна л да. Тэгэл одоо чи тэр цаг баг юм. Тийм цаг баг учраас бол өвчнөө их тайлбарлах юм. Энэ 2007 оны 12 дугаар сарын 7-ны өдөр аваргуудын зөвлөлийн ажлын албаны дарга Сумья озер танаа гэсэн ийм бичиг бол явуулж ирсэн байна. Бид нарт юм атцарч өгөөд. Тэгээ энэ дээр бол одоо ингээд дараа нь сонирхож уншиж өөрөлдөө маш тодорхой ütсэн байл та тавьсан санал тогтоолууд энэ төр нь бол дөрмийн бус байхгүй. Тэгээ тэрийг тайлбарчсэн юм шүү. Ерөөсө дөрмийн чинь үгүй юу? Гэхдээ дөрмийг өөрчлөх чуханд надад санагдахаар би өөрчлөөл өөр нэг хүн санагдахаар нь өөрчлөөд байдгүй. Одоо нөгөө тийм маань нэг л зүйлийг сайн хэлж өөрөө үзэгчтэй. Энэ их игээр л тэр дөрмийг өөрчлөн шүү дээ. Тэгэхээр одоо тэд нар чи тэр их ий дээр очил саналаа тусгаад байгаа юм шүү. Тэгэхээр зарим нь тасалчихна. Ингээ явж байсан. За тэгээд бол юу яваа мэдээлэл муутай ярьж ин л. Жишээлх юм бол одоо жишээлбэл би одоо ганц сум яваад зуртаж би одоо нийт бөхжүүлдэ хэдэн ном уншаасч гэж ингэ зөвлөх гэж байна. За нэгдүгээрт нь бол ухаандаа залуучуудын боловсрол малуусралд одоо их анхаарал муутай гэсэн үг хэлж ин. Тэгэхээр бид нар энэ хараа түгээмэл боловсрол гэж. Энэ бол одоо ухаандаа физик математик биш байх нь шүү дээ. Энэ түгээмэл боловсрол 1, түгээмэл боловсрол 2, түгээмэл боловсрол 3, түгээмэл боловсрол 4. Энэ яасан гэхээр яг л орчин үеийн залуу хүн мэдж явах. Энэ дотор жишээлбэл нано технологи гэдгийг
юу гэлдэм бэ гэдгийг маш энгийн үгээр тайлбарлаад өгсөн байна. Жишээлх юм бол одоо бүхин жудаг гэж ямар байх юм бэ гэдгийг маш энгийн үгээр тайлбарлаад өгсөн. За дээр нь бид нар данзан битэр ховын ийм жижиг загтал үчиж залуучуудад ингэ байнга тарааж ирсэн. За дээр нь бол одоо Монгол улсын шашны толгой чойжмц хамб амгалан гавж Бат Эрдэнэ авраг Дойбингийн баяр зингэл за тэгээ би өөрөө гээд ингээд залуучууд одоо тэр 6-700 залуучууд чинь ингээд цовр лекц уншаад ингээд эднэрийг нэг номын ингээдтэй болох гэж их үзэж яахгүй. Тэгэхээр нэгдүгээрт одоо манай хөгчүүд юм унших муутай байна. Тийм учраас энэ дөрвөн номыг хөгчүүд өгсөн. Энэ уншаагүй. Тэгээ энийг бол одоо уншаад яг зөвлөмөр нийт хөгчүүдтэй. Хоёрдугаарт нь Монголын үндэсний бүх холбоо юу ч хийгээгүй гэдэг юм уу. Ингээд яриад байх хооронд энэ 40-ыг уншчихад энэ 40-ыг уншчихаа юм хийж өгөө юу гэдэг яриад энийг уншааг бол юм яриад байж болохгүй. За гуравдугаарт нь Монгол бүхийн хөгжлийг өнөө баяраад үг гэж эрдэм шинжилгээний бүтээл байна. Монгол бүх хаашаа явж байгаа, яаж явуулж байгаа гэдгийг бичсэн. За дөрөвдүгээрт Монголын үндэсний бүх холбооны түүхэн хурлууд гэсэн ийм 6 номыг дээр нь миний энэ бичсэн маш одоо энгийн тэгээ гэгэрлийн хүнд зөв үзэл зөв бодол зөв одоо ойлголт төрүүлэх зорилготой ажлыг гэгэрлийн гэж байна шүү дээ. Тэгэхээр би чинь энд мөнгийг юу гэж ойлгохойгоо бичсэн хүн лүү 70 сая төгрөг барай явж ихгүй гэдгийг хонд миний энийг уншихаар надад итгэл ойлгох юм байна. Энийг одоо бүгдүүд маань ингээд бүгд уншаач энэ 6 номон дээр энийг зөвхөн бүгдүүдийг өргөх гэр болгон уншаасаа гэж би ингэж хүсэж байна. Тэгэхээр би энд бас нэг юм тодтогоод хэлэхэд тэр нөгөө одоо таны хийсэн ажлууд номнуудыг бол одоо сая бас бөхчүүд маань харсан байх. Би нөгөө өөр сургууль соёл боловсролд одоо сургуультанд явуулж болдгоо мó гэдэг талаас нь хийчлээ гэж тэр үед нөгөө өөрөө ярилцсны хувьд ойлгосон шүү дээ. Тэгэхээр 90 оноос хойш бас тантай хамт ингээд энэ Монгол бүхийн игнэнд ажиллаад ирсэн хүн бас мэдээлэл бүхийн дотор зүгээр байгаа санал бодлоо хэлсэн байх. Тэр боловсрол гэдгийн тухайд би сургуультанд явуулах тухай ярьж гинүү гэж ойлгосон л доо. Сургуультанд явуулахыг чинь байна шүү дээ. Одоо зүгээр юу хэлэхэд бид нар англи хэлний анхан шатны хөрсөн мөрс ажиллуулах нэг ч хүн бүрдүүлдэггүй. Одоо төв зарлал түүх мөнх нь бүгд л байж шүү дээ. Тэгээ компьютерийн юу хийхэд нэг ч хүн ирдэггүй. Бүрдүүлээ гэдэг ингээд ирдэггүй. Нэгдүгээр. Хоёрдугаар яг барилдаж хугацаанд бол ном сурах арга байхгүй. Тэрийг бол явуулж өөрөө мэдэн. Тэгэхээр тэрийг Монгол бүхөр барилдаад нэг олонхоо ахирчж гин гэж ойлгож болохгүй. Монгол бүхөр барилдаад ирэх хүн болж байгаа. Тэр хүн нэг 15 жил барилдсан бай цаашаа 35 жил 40 жил 50 жил амьдрал шүү дээ. Тэрэндээ одоо нэр хүндээ одоо өөрөө л жудагтай сайхан байх юм бол сумын дотор сумын заа ямар хүндтэй байна. Найрандл заанах гэж миний 70 80 хүрс их ярьж байгаа шүү. Чандан сумд яваад очих. Тэр нь сумд төрүүлдэг л хүүхэд. Тийм нэр хүндийг өөр хаанаас олох юм бэ? Монгол бүхөр нэр хүнд олно гэдэг чинь бид нар ч одоо өдөртөг хүмүүс нь ч олно. Бүгжүүлж өөрөө Монгол бүхийн барилдаанаар нэр хүнд олж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас бол Монгол бүхөр барилдад хүн охирж ин гэж ерөөсөө ярьж болохгүй. За хоёрдугаарт нь бол тэр боловсролыг бол өөрөө шийднэ бүгчүүд. Ирэх чөлөөтэй шүү дээ. Би энд барилдаж байна. Барилдгаа болоод би номоо үзье. Жишээлбэл миний нэг эмэгтэй дүүгийн хүүхэд их сургуулийн физик ангид сурчгаад барилдаад 20 нас хүрлээ. 21 хүрлээ. Тэгэхэд тэр бол сумын начин болж байна л дээ. Тэгэхээр би хэллээ. Чи 21 настай энэ Ганбаатар аймгийн арслан энэ лагдорж улсын начин болцсон. Тэгэхээр чи бол бүхэн ирээдүйд муу байна. Тийм учраас чи ном хөө. Одоо гарманд магистр сурч байна. Ингэж эцэг их юм чиглүүл шийдэх ёстой болохоос чи одоо болохгүй чамд ийм ном эзэмшүүлнэ гэдэг ингэж ярьж болохгүй. Би зүгээр яг чиний наадах шиг асуултыг 90 онд Сомогийн Ойшима 92 онд Ойшима дэвжээ. Энд одоо 6 энэ Батбаяр эднэрийг чинь бид нар бүхэн олон анх явуулсан шүү дээ. Тэгээд Ойшима ирээ гэрээ хийхдээ би Ойшимаг шахаад байсан байхгүй. Манай хүүхдүүдийг ямар сургууль сургах юм бэ? Тэгэхээр Ойшима шууд хэлчихсэн. Манай авгыг ээж гин, манай эхнэрийг ээж гин, намайг багш гин. Танай хүүхдүүд бол Япон хэл заа, Япон соёл манай эхнэрээ сурна. Гэхдээ ямар мэрэгжил эзүүлэх юм бэ? Ямар гэдэг дээд сургууль сургах юм бэ? Энэ бүхэн хажуугаар би шахаад байгаа байхгүй. Үгүй зүгээр барилдана гэж. Тэр бол мэрэгжлийн эс бол. Тэрэн шиг өнөөдөр Монгол өхөр барилдуул энэ 10 хэдэн жилдээ давхар сурахад бол яагаад чадахгүй? Яагаад бол хоёулаа хүнд хөдөлмөр байхгүй. Тэгэхээр эсвэл бөхөө орхив. Эсвэл одоо сайхан барилдаад бөхөөс олж авдаг нэр хүндийг олж ав. Цаландаа хөрвүүлэхүр ийм эрхчлөө байхгүй. Түүнээс иргэний хавьд гүйцэтгэх үүрэг болгоныг холбоо нь биелүүлнэг бол одоо тэр чөлөөтийн холбоо, жуудагийн холбоо, саксны холбоо, дугын холбоо ингээл гэх ёстой шүү дээ. Тэгэхээр чинь иргэний хавьд
Жишээлбэл та нар энэ одоо энэ бааранд энэ бүх чинь агсам тавьж ийн энэ бүхтөр арга хэмжээ ав гэдэг ингэж байгаа юм л. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ч бид нар бол тэр бүхтөр бааранд тавьж ийн гэж арга хэмжээ авч болохгүй шүү дээ. Яг л бааранд сахилга гүйтгэгч шал өөр дүрмээр иргэний хойд тэр цагдаагийн байгууллага аваачаад хүлээлгэх ёстой. Бид энэ дүрмэнд бий. Баггүй энэ дүрмэнд бол юу байдаг гэхээр зүлэг ногоон дэвжэн дээр чи хүн хайцгаа дээр нь нэгтгэрвэл чи дахин авахтаа тохоогоор зохивол эсвэл чи барьцаан зохиж алвал эсвэл чи өрсөлдөх байгаа нүүр ам руу зохивол чамайг одоо энэ барилдаанд хаснаа гэсэн. Тэгэхээр энийг бол ард түмэн зөв гэж ойлгох, намын ярьж ойлгох байхаа гэж бодож байна. Яг бүхтэйг холбоотой амьдралын шийтгэл, шагнал, баярыг бол бид нар одоо хүргэнэ. Түүнээс иргэний хавьд хийж байгаа зүйл бол тэр иргэн хүний хувьд иргэний хууль, ирээгүй хууль, хөдөлмөрийн хууль гэдэг ийм юмараа ажиллах ёстой шүү гэдгийг сайхан ойлгох ёстой. Бүх юмыг аваачилж ихээр танай телевизор бүх сэдвээр Монголын бүх асуудлыг бид нарт ойлгуулж өгөх ёстой гэж шахаад байж болохгүй. За баярлалаа. Тэгээд манай ярилцах техник нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочноор Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн Ням Дажгой оролцлоо. Тэгээд манай үзэгчдийн бас сонирхсан асуултанд хариулж өгсөн танд баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Бүхий холбооны одоо ажил үйлс нь бас өөдрөг байж бөхчүүдийнхээ хүсэн хүлээж байгаа шинжилэлт хурдан хүрээсэй гэж бодож байна. Мэдээж үүний төлөө бас бөхчүүд нь хамтдаа явах байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.